Хей, за юу яцхан? Би нэгэн сан юм болж хамаг дансаа зүсэлдэхэд сонсогч та нартай санхүү өгөхөөр ороод ирлээ. За тийм хайр байна ч гэж юу байх вэ? Бид энэ подкастаар дамжуулан санхүүч хүний ажил амьдралын хэм маяг, мэргэжлийн ёс зүйн ур чадвар нь амьдралд хэрхэн хэрэг болдог, яаж нөлөөлдөг гэж сонирхолтой яриа өрнүүлэх юм. Үндсэндээ санхүүгийн ажилтны мэргэжилтэд бидний хувьд тоо бодохгүй толгойгоо ажиллуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр чийлж та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. За ингээд подкастаа тавтан морилно. За орой мэндэ хоёлаа ингээд өнөөдөр амралтын өдөр подкастаа бичих гээд ирсэн байна. Ори студиэс дээр ирсэн байна тий. За тэгэхээр манай подкастын болохоор үндсэн асуулт нь болохоор юу гэж хэлэхээр өнөөдөр өглөөний цагаа уусан уу? Өглөөний цайнд юу уусан бэ? Өнөөдөр чинь нөгөө спешиал өдөр, амралтын өдөр. Тий. Normally би яг өдөр болго уудаг өглөөний цай бол ерөөсөө л 2 ширхэг шарсан өндөг. Гэтэ нэг юм баг зэрэг түүхэ болгосон. Тэгээд дэрэн дээр нэг юм үн юутэй юм уу? Мөөхтэй юм уу? Эсвэл нэг юм юутэй хулуутайгаар шараад тэгээд хамт нэгдчихтэй. Тэр бол миний бүр ингээд тогтмол иддэг өглөөний цай. Яг хагас бүтэн сэнд бол би ер нь жоохон өглөөд унтчихдаг болохоор жоохон хүнд breakfast руугаас эхэлдэг. Угаасаа бараг нэг 11 хүртэл би бараг өөртөө амралт өгдөг. Тэгээ 11-ээс босоод ирсэн хүн чинь угаасаа бараг шууд юм бранчлж байгаа байхгүй. Тий, ланч арай биш, breakfast биш тий бранчлждаг. Тэгэхээр бараг өнөөдөр бол нөгөө өглөө бороо орсон байсан, лагер дээр байсан. Тэгээ ерөөсөө яг банштай цай бол best choice байлаа. Банштай тий. Яг банштай цайгаар хэлсэн өнөөдрийг болоо. Окей. За тэгэхээр ер нь бол өглөөний цайнд нэлээд ач холбогдол өгдөг гэж ойлгож шүү дээ, тий. Баянга өглөөний цагаа уудаг. Тий, дуртай. Тэгээ би өндгөнд өөрөө дуртай юм шиг байгаа. Өндөгний амтанд амар дуртай, томатны амтанд амар дуртай. Тэгэхээр тэр хоёроо ингээд өглөөний цайнд оруулаад. Тийч амар сонирхолтой л байдаг. Окей. За тэгэхээр энэ одоо 3 дахь улирал буюу манай подкастын 3 дахь улирлын дугаар нь болохоор 3 дахь улирал маань эхэлж байна. Тэгээд энэ улирлыг нээхээр ирсэн тий. Батаян өвдөө тий. Өдийнээс баярлалаа. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарын зочноор болохоор ер нь бол санхүүгийн салбараас эхлээд ажлын гараагаа эхлээд яг одоо болохоор бүтээл салбарын яг энэ том ертөнцид тийм үү удирдах түвшний ажил хийж байгаа гайхалтай эмэгтэй оролцож байна. Тэгэхээр бид хоёр өнөөдөр болохоор яг карьерийн хувьд эргэлт яг хаана байсан бэ? За тэгээд ажил амьдралынхаа балансыг хэрхэн авч явж байна те? За тэгээд одоо бол яг нөгөө энэ бүтээлч буюу контент энэ салбарын хувьд бол бас тодорхой хэмжээнд санхүүгийн ямар асуудлууд байдгийг гэдэг талаараас ярилцсан сонирхолтой байна гэж бодож байна. За тэгээд сонсогчдын хувьд бол мэдээж санхүүж яж байгаа SEO болцсон өнөөдөр SEO-гийн түвшинд ажиллаж байгаа гэдэг энэ түүх бол маш сонирхолтой байна гэж бодож байна. За тэгээд ажил мэргэжил одоо ажлын туршлага талаас нь танилцуулах юм бол яг санхүүгийн мэргэжлээр нийтдээ 12 жил ажилласнаас санхүүгийн байгууллагад 3 жил, уул уурхайн салбарт 9 жил ингээд нийтдээ 12 жил бол яг санхүүгийнхаа мэргэжлэр ажилласан. Одоо сүүлийн 5 жил те яг удирдах түвшинд буюу SEO түвшинд ажиллаад явж байна. Яг одоогийн байдлаар бол Ori Studios хийхээ компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ийм эмэгтэй байна. Тэгэхээр өнөөдөр яг амралтын өдөр те лагераасаа ирээд те бүр зориулж ирээд ингээд надтай хамт ярилцахаар ирж байгаа. Тэстэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээ яриагаа эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Юунд дөрөнд урьж оролцуулж чад баярлалаа. Тэгээ гоё ийм гоё нөгөө нэг подкастаа эхэлж байгаа. Подкастын нэр надад амар гоё сэтон тэгээ бас амар catchy байсан. Тэгээ санхүүг нь өгчих юм болоо. Одоо өгнө шүү дээ. Тэгээд подкаст эхлүүлсэн найсаа бүр Томас Том баяр хүргэе. Тэгээ эхлэн амар чухал. Тэгээд юунууд нь амжилттай гоё подкастууд нь яваад үргэлжлээд явж байгаа. Тэгээ мэргэжлийн хүмүүс нэлээд оролцсон байсан. Үргэлжлүүлээд одоо яг энэ салбараас төрж байгаа одоо өдөрт түвшний ажилтны мэргэжилтний хүмүүсийг ингээд явуулж байгаа юм. Тэгээд тэрэндээ намайг урьж оролцоос маш их баярлалаа. Тэр тэрийг баярлалаа. За тэгэхээр юуны өмнө болохоор яг нөгөө нэг хамгийн анхны ажлын гараагаас нь эхэллээ гэж бодож байна. Тэ? Ер нь нөгөө суур мэргэжлэн санхүү нэгтлэн бодогч гэдэг энэ мэргэжилтэй. Тэгэхээр яагаад ер нь энэ мэргэжлийг хідэн настайдаа ингээл одоо магадгүй нөгөө нэг яаж энэ мэргэжлийг сонгох болсон ч гэдэг юм уу те. Яг энэ шийдвэр хаанаас эхэлтэйсэн бэ? Окей. Миний их амархан тооцоо. Нэг амар сүртэй history одоо ингээд story интервью гайгүй. Ер нь бол би эцэг хийс дөрвөлээ. Тэгээ манай гэр бүлд байгаа дөрвөн одоо манай гэр бүлийн ах хэвчдүүнээ бүгдээ нэг тусдаа мэргэжилтэй ондоо салбарын гэсэн үг байхгүй юу? Ах маань болохоор одоо ингээд нэг юм механик инженер төрлийн хүн. Тэгээ нөгөө ер нь инженер талтай механик талтай илүү одоо ингээд авьяастай тэр салбараар ингээд ажилладаг байсан. Юу ихч маань болохоор ангаах эмч хүний хэмж. Тэгээд одоо бол яг ингээд нөгөө нэг зүрхний одоо тэр нэг дутагдлын тэр юу гэдэг те. За стендтэй тавиулаад нэг аюу хүмүүст нэг чухал байгаа гэдэг нэг зүрхний гинтэй харуулт маруул тэрнтэй холбоотойгоор имчилэлүүдийн өөрчлөлт сэргийлэх байдлаар өгч өгдөг.
боддог. Хималтай хэлэн дээр анхаарч ажилтдаг. За ер нь миний мэдх юм бол Монголда цөөхөн мөнгөд байдаг эмчнэрийн нэг юм. Тэгээд их чөлтөр ингээд ер нь бол ангаахаа салбар ахвал ингээд механик инженерийн талаа дүү гэх юм бол одоо ингээд уулуурхаан салбарт геологийн чиглэлээр ажилладаг байхгүй юу? Геологи хайгуулж тэгээд тийм чиглэлээр ингээд бидний салбар бол ингээд бүр яг индастригаар угаах юм бол яг ондоо салбар. Тэгээд тэр дунд дутагдчихсэн нэг мэрэгчлээсэн. Тэгээд тэр нь бол яг ингээд нөгөө санхүү бизнес эдийн засаг гэдэг зүйл. Тийм тэгээд энэ өөрөө нөгөө хувийн бизнесүүдтэй байнгут санхүү бичиг баримтаа ингээд тайлан мэдээ гаргахаас ахуулаад ерөөсөө хизээс салж өгдөгүүд байнга хэрэг болоод идэг нэг юм. Эсвэл ялчгүй усаагаар шиг хэрэгтэй тийм мэрэгчлээсэн. Тэгээд ер нь надад оногцсон нь салбараас оногцсон салбар нь бол эдийн засгийн ийм санхүүгийн салбар. Тэгээд айгүй том ийм стратегик баг ингээд төлөвлөсөн юм уу? Энийг одоо нэг тийм аав ээж энэ ингэж нөгөө яг ингэж гаргаж ирэл тэгж яваараа муура гэсэн юм бол байхгүй зэ. Ах мэрэгчлээ сонгоцсон, ихч мэрэгчлээ сонгоцсон. Тэнгүүтээ дараагийн мэрэгжил минийг сонгогдчихж байгаа шүү дээ, тий. Тэнгүүт за окей. Одоо би ангаахтайгаа юм чинь ингээл ихч мэгч ахтайгаа ярьж байгаа зүгээр шууд шийдсэн нэг шийдэл нь яг ингээд салбараа шууд индастригаар сонгоцсон. Тийм асуудал. Тэгээд үнэхээр чухал хэрэгцээтэй байсан. Энэ мэрэгжил миний манай хамаатны бүхэнд хэрэг болсон. Миний мэрэгжил бол тэгээд захиалгатайгаар бараг сууж байхдаа ингээд нөгөө захиалгаттай ажлууд нь байж исэн. Кейстэй ингээд суралцаад явж исэн. Тэгэхээр мэрэгжил сонгох бол угаасаа тэгж сонгогдсон мэрэгжил. Тэгээд сурж явах явцтай бол нөгөө нэг мэдгүй н одоо манай ээж аав юу өгтлөөж магадгүй. Одоо ингээд нөгөө байгаа юмдаа одоо ингээд хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун дээр дээрээс нь чадварлаг хэрэгтэй гэж боддог. Тэгээ манай их ч гэсэн айгуу салбартаа мундаг ах маань ч гэсэн ингээд механик тэр одоо инженерчлэл талтай айгуу мундаг авьяастай байгаа. Тэгээд дүү маань ч гэсэн одоо энэ салбартаа Монголын хамгийн тэргүүлэх компани удирдлагад бас ингээд ажил мэжилдэг тийм. Тэгээ би яг ингээд өөрийгөө бас энэ салбартаа энэ мэрэгчлэлтэй гайгүй явчихсаа гэж амар хөвчтэй мэрэгшээд тий. Тэгж л боддог байсан. Тэгэл аль болох хамгийн сайн суралцаад бүр тултан ашиглахынсаа энэ мэрэгчлийг тултан сурахынсаа гэж явжсэн. Тэгээд хэрэгцээ байсан учраас тэр юм уу айгүй сайн сонирхож бүр ингэж дурлаж ер нь бол мэрэгчлээ сурсан. Вау. Тийм. Тийм кейс. Тэгэхээр нөгөө нэг юм тоондоо сайн байсан гэдгээс илүүтэй ингээд өөр салбараас ер нь бол ингээд мэрэгжил сонголтуудаа баг хоорондоо яриад одоо юу гэдгийг тий гэр бүлийн хүрээнд гэх юм уу тий. Тийм. Яг одоо ингээд яг манай family бол ингээд нэг юм ондоо салбарын дөрөв мэрэгчлээ яг тийм нөгөө бидний санхүүгийн хэллэр бол нөгөө diversification гэж буюу нөгөө байсан. Тэр шиг мэрэгжил сонголтынхаа юг болоод өөр сакс руу хийсэн байх гэдэг шүү дээ тий. Тэр маань ч амар зүг болсон. Одоо ингээд би хизээч амгаахын салбар руу хөшөө төрдөггүй. Ингээд өвдлөөч гэсэн ихчрүүгэл ханддаг тий. Тэгээ манай ихчлээд яг ингээд за тэгэхээр ингээрэй гэж яг хэлдэг. Тэгээ тэр ер нь айгүй амар. Тэгээ нөгөө бие биендээ шаардлага тавьсан ч гэсэн чи наа салбарын хамгийн лаг наагаарай гэж угаасаа бие биенээсээ шаардлага тавьж байгаа гэсэн үг. Тэгээ ер нь буцаага хандж мандахтай ч юм. Тэр ингэ жоо. Тийм буцаагаад нөгөө сервис авахтай хүртэл тэрийг require хийж штэ тий. Why би энэ ангаахын ийм асуудал дээр одоо тий ингэж тархиа ажиллуулах зүгээр л эн чинь таны одоо хариуцлагатай гэсэн үг штэ гэж ханддаг. Ааха. Тий. Заста нөгөө жинхэнэ бүтээлч байдлаар мэрэгчлээ сонгосон байна тийм. Амар стратегик сонсогдож шít. Гэхдээ яг ингээ яг мэрэгчлээ сонгочдөг. Гэхдээ тухайн хүн өөрөө тэндээ нэг дуртай дургу гэхээс илүү за окей чи энэ хэсгээд би энэ хэсгээд ааш гэдэг юм уу те ингээ барыг тохиролцсон юм шиг байсан болохоор магадгүй тухайн мэрэгсэн одоо үгдээ сонгосон мэрэгжил чиглэлдээ тултлан хичээгээ зүтгэл ажиллаа. Хариуцлагатай шууд хүлээгээд зарлиг юм шиг. За ойлголоо. Ойлголоо. За надад ч одоо хүүхдүүд энэ төр хэрэгжүүлэл их зүгээр роо. Тэгвэл нөгөө айлууч ингэдэж штэ дагаж явдаг нөгөө нэг аав ээж нь эмчээс уучрах юм болсон гэдэг ч юм уу санхүүжээс уучрах санхүүж болсон. Маа одоо ангид ч гэсэн тийм хүүхдүүд айгүй олон байдаг байсан байхгүй юу. Тэгэхээр магадгүй нэг салбарын тийм болон нэг салбарт одоо мэдгүй хэрэгцээг бодох юм бол угаан салбар салбартай үйл хэрэгцээс юм шиг санагддаг. Зөв. За тийм мэдээж угаасаа айгүй тийм хариуцлагатайгаар мэрэгчлээ сонгоод тэг баг энэ нөгөө өмнөх одоо танилцуулгаас харахад бол 12 жил яг мэрэгчлэр ажилласан байгаа шүү дээ. Тэгээд за яг ингээ 12 жил ажиллаж байгаад яагаад ингээд гинт тий шал өөр салбар руу тий шал өөр салбар руу ер нь юу болоод ингээд хүрэх тий шийдвэр гарваа. Эсвэл магадгүй ингээд өмнө нь зөндөө олон удаан хугацааны бас төлөвлөгөө ч юм уу тий өөрөө бодож явж байгаад энэ салбар руу орсон уу. За тэгэхээр яг тэр нэг юм эргэлтийн цэг гэж тэр нэг юм чиг хуваалцвал ямар шийдвэр гарч ирсэн бэ? Би чинь нөгөө нэг яг санхүүгийн байгууллагад ажиллаж байгаад тэгээ магистрээ хийсэн баггүй юу? Магистрээ яг бас банк санхүүгээр хийсэн.
тэгчээд буцаж ирээд ер нь бол Монголын эдийн засаг 2012 он баггүй юу? Ер нь бол айгүй гоё нэг юм сэргэлт авсан жилүүдийн нэг. Тэгээд тэр тухайн жилүүдэд живүү сэргэлт Монголд авчирсан байх л уул уурхайн салбар гэсэн тийм. Гадны өргөн оруулалт гэдэг амар гоё орж ирээл тийм. Ингээд уул уурхайн компаниуд ер нь бол өсөж хөгжөөл дэвжээл ингээд хамгийн гоё цалингийн түвшин ер нь бол хамгийн гоё ажлах орчин тэнд байсан. Тэгээд тийм учраас ер нь бол би буцаад нөгөө нэг банк санхүүгийн салбар гэхээс илүүгээр юу сонирхсан бэхлээр за окей ер нь бол уул уурхайн салбар явж үзье өөрөөр явж үзье. Тэгээд хоёр дахь ийм хөшүүрэг болсон зүйл нь болохоор тэр хэсэг дээр болол удирдлагын төвшин дандаа менежментийн багууд нь дандаа гадны багууд байсан. Тэгэхээр нэг юм олон улсын менежментийн багаас суралцъя гэдэг зорилго байсан. Тэгээ энэ зорилго маань угаасаа л бас л юм руу би өөрийгөө drive хийжсэн бэ гэхээр цаашдаа би ингээд нөгөө карьерийнхаа төвшин дээр туллаа гэж бодоход ер нь бол удирдлага төвшин дээр очино гэдэг дээрээ яг ингээ айгүй итгэж явдаг гэсэн айгүй амбицтай тийм өөрийгөө дүүжлэх гэдэг байсан. Тэгээ тийм болохоор ер нь суралцлаа юм чи айгүй тийм мундаг хүмүүсээс суралцъя. Олон улсын баг нь одоо Монгол дөрөвдөд ирж байгаа экспатууд ингээд олон улсын менежментийн баг гэдэг бол бас л мундаг шалгалт хийж байгаа хүмүүс гэж бодож ирсэн учраас тэр салбарт нь орж ажиллах сонирхол одоо ингээд уул уурхай руу jump хийсэн тохиолдол нь бол тийм хоёр шалтгаанаас болж байсан. За тэгээд энэ салбарт чинь барыг тасралтгүй гэдэн зэлгэжсэн. Дандаа л олон улсын менежментийн багтай газруудад ажиллаж байсан. Гадаад экспатуудад ажиллаж байсан. Тэгээ энэ өөрөө намайг яг мэргэжлийн салбарт ч гэсэн тэгээ дээрэс нь ийм одоо cultural diversify гэх юм уу тиймэрхүү зүйлүүд дээр бүгднээр намайг аягүй сайн юусан апгрейд хийсэн гэж би аягүй итгэдэг. Тэгээд тэнцээс маш олон зүйлүүдийг сурч байсан. Тэгээд карьерийнхаа ер нь яг энэ уул уурхайн салбарт санхүүгийн чиглэлээр ажиллаад менежерийн төвшөнд ажиллаад 2020 он бануудад ковид яг жил тэгж байхад ажиллаад ер нь яг за энэ салбар боллоо гэж бодсон гол нөхцөл нь юу байсан бэ гэхээр дандаа нэг уул уурхайн салбар дээр явж идэг нэг үг байсан. Та хэд байгаа баялагийг Монголын байгаа баялагийг ухаад аваад цөлмөд тэгээ юу ч бүтээхгүйгээр ингээд юу агаад штэ мөнгө олоод штэ. За энэ зүйл бол яг нөгөө миний хувь хүний өөрийнх нь одоо ингээд нэг юм амьдрал ханддаг одоо нэг юм өмцүүлтэй тэгээд бас дээрээс нь ер нь нэг юм утгаучтай амьдрий гэдэг бодолтой минь ер нь жоохон юм зөрчилдөөдсөн байхгүй юу. Тэгэл заавал ингээд нэг юм нэрэл ингээд ухцааны үнэн үү тий авч байгаа үнэн боловсруулалт хийж байгаа юудын айгүй олон ажлын байр бий болж байгаа юу гэвэл үнэн. Гэхдээ нөгөө талаас яг энэ дагдаг point-ийг мэдэхгүй ингээд бодонгууд нэрээ бид нэр яг ингээд баялаг юу яагаад штэ сүлгээд штэ тэгчээж бий болгож штэ гэдэг тэр бодол байгаадсан. Тэгээ тэрнээс болоод ер нь би яг ингээд ажиллаа бүр за боёо би яг ингээд одоо брейк авъя. Тэгээ би дахиад нэг юм өөр шинэ салбар руу орё гэж бодсон. Гэтэ түүнээс биш бол би одоо нэг уул уурхайгаас ер нь жоохон хүн дээр итгэе. Тэгэхгүй бол би ер нь жоохон нэг comfortable зоонд орсон. Тэгээд ингээд нэг юм тэр зооноос гарч ирж чадахгүй тиймэрхүү болчих гэдээсээ байхгүй. Тэгээ яг тэр үе дээрээ болохоор за окей. Одоо нэг юм шийдчихье. Тэгээ би бүр брейк аут 6 сарын брейк аут. За тэгээ энэ хоорондоо би бүр зүгээр шууд Америк яваа энэ тэргээд аягүй сайн төлөвлөж гарч ирсэн. Тэгээ би чинь визмизээ мэдүүлчихэд ажилдаа resignation өгчөө тий хамгийн юм зохицуулж чад гарч ирээл цүнхөө өрөөл баг авсныхаа тэгтээ яг захиалгын өмнө дэлхийд ковид залгцсан. Тэгээд бүх хилүүд хаагдсан дэлхийд даяар гадагшаа явсан хүн болгон тэнцээ гатсан тий нэг ийм жилээс аахгүй. Тэгээд би тэр жил чинь за гадагшаахгүй нь бол угаасаа тодорхойлчлаа. Гэхдээ би нэг юм тархинаа бүр нэг юм гоё амралт л өмөрөөсөн. Тухайн жилдээ бол тэгээ заавал юм хийх гээд тахчихгүй би ер нь жоохон ингээд нэг юм 6 сар өөртөө угаасаа брейк авах. Бүх одоо ингээд юунуудаа санхүү менежментийн юмнууд ер нь бол хувийнхаа санхүүг зохицуулсан. Тэгээ тийм болохоор за би угаасаа юу аяльгээд тэгээ төлөвөө гаргаад баруун 10 аймгаар яг бүр нэг юм 1 сарын хугацаанд байгаа бүр төлөвлөж гаргаж аялсан. Тэгээ төлөвөөгөө бүр миний хувьд бол тэр айгу гоё кейс. Тэгээд юу агаад яг аялж яваад Монголынхаа бүх талнуудгүй зэрэг яваа. Тэгээд тэр жил байгалийн одоо үзэсгэлэнтэй байсан, амар сүпер байсан. Тэгээд гадагшаа дутгшаа явж байгаа болохоор бүх хүмүүс яг юм дотоод аялал айгуу гоё хөгжөөд бүгдээ яг ингээ аялж явж таарч исэн. Тэгээд аялын одоо нөгөө шин бүтээгдэхүүнүүд тэр үед л ингээ дөнгөж гарч иж исэн. Яг бүр амар дэлгэрчээгүү. Дэлгэрсэн нэг хэдхэн газруудаас одоо усын одоо яг нэг юм херас нуурын хэсэг гэдэг юм уу те. Яг нэг хүмүүсийн заавал очдог гоё гоё спотууд байсан. Тэгээд тэр спотууд бол жоох ингээ хүний хөл таалахлагдах гэдэг л. Тэгцэн нэг юм жоохон мухуу олж эхэлж ийсэн тэр үе. Гэтэ ингээ нэг бусад өөр газруудаар нь явангууд аим үнэхээр одоо бүр амар гоё тийм ингээ нэг юм сүрдмэр гоё, уйлмар гоё, тийм гоё байгалийн үзэсгэлэн газрууд ингээ хэлсэн. Чи сайхан одоо бас нэг айлж үзсэн шүү дээ. Чиний бичлэгийг блогийг үзсэн юм. Oh my god, би чинь нэр ингэж явж байсан шүү дээ. 5 жил болцоо байгаа байхгүй. Тийм ээ тий. Тэгчээд ингээ ахиа явах юмсан гэдэг ингээ сэтгэл яжсан. Тэгээ би энийг болохоор бүр яг нөгөө хамаатныхаа дунд өөрөө арин чигээд бүгдний зохион байгуулад тэгж өгсөн.
Тэгээ бүр ингээд аялын төлөвлөгөө гаргахдаа би өглөөний breakfast-нд хин хоолыг хийх үү, ямар хоолыг хийх үү, тэгээ хэдэн үед бэлтэх үү гэдгийг ингээд тэгээ тэр нь хаана зогсож байгаа тийм бэлтэх үү, хэдэн цагт хөдлөх үү, хэдэн цагт дараагийнхаа ланчтай юу авах үү, стоп хийх үү гэдэг. Тэрийг бүгдийн төлөвлөлөө авсан чинь яг тэр төлөвлөгөөний хадгалгаа яваад бид нэр ирсэн. Тэгээ бүр тэр бүр ингээд мартагдчихгүй гоё дурсамж хамт явсан хүмүүс байна. Үнэхээр сайхан хүн одоо ингээд нэг хамаатай садан гэр бүлийнхэн маань байсан. Тэгээ тэд нар маань одоо ингэж нөгөө яг ийм зорж бүр өөртөө ингэж аялц юу нь бол тийм олноороо явж исэн тохиолдол кейсүүд угаасаа байхгүй зүүн өөрөө явдаг. Тэгээ ганцхан газар л спорт руу явчаад буцаад ирдэг тийм кейс байсан. Тэгээ миний бүр ингээ яг нэг юм тасралтгүй баг нэг сарын аялал байсан. Тэгээ оцсон газар бол үзэсгэлэнтэй хідэж очиж байгааг хөлт тавьж байгаагүй тэр газруудын нэг байсан. Тэгээ хүн болгон баярлаа. Тэгээ бүр ингээ нөлөөс туслуулаа баярлаа гэж хэлээд. Тэгээ тэр болгоноос би ер нь бол айгүй их энерги цугласан. Миний ирчүүч тасралтгүй хэдэн жил ажилласан байна шүү дээ. Тэ ингээ ер нь бол би дунд нэг тэгж ажлын хугацаанд бол брэклж үзээгүй. Тэгээ ажлаас нэг юм зовж муудчих ер нь ажиллаж байгаагүй. Гэхдээ хамгийн сүүлийнхаа салбар дээр болохоор нөгөө юм энэ салбарыг оршилж байгаа гэдэг чинь одоо би дараагын юм нэг тийм амар тодорхой болоогүй байсан уу яахгүй. Тийм ээ тий. Тэгээд тэр жил ковид зарлагдсан Монголд apprentice зарлагдсан. Apprentice мөнгөө шигийн шоу зарлагдсан. Тэгээ би apprentice ерөөсөө юугаа аппликейшнийг нэг юм 100 асуулттай аппликейшн хийсэн тэрийг өглөөл бүгд дуусгачаал аяллаа төлөвлөсөн байсан аяллаа аялал гарахаас өмнө бүгэлдсэн юм уу те? Тий, анхных нь одоо тэр анкетын шатны шалгуултанд болохоор мэдээлэлүүдээ бүглөөд явуулчихсан. Тэгвэл ерөөсөө тэрийг ч би мартсан байгаа шүү дээ. Аялал заа энэ юу тэр мэрийг бодох. Тэгээс нэг юм гоё боббор царайтайгаар хөдөн сорж иж байгаа байхгүй. Тэгээ ороод ирсэн чинь apprentice-ийн одоо нөгөө Монгол эрсдэгээс залгаад шоуны ихний шатнд тэнцсэн байна. Одоо ингээд дараагийн шатны ярилцлага болох гэж ингээд. Тэгээ ихний ярилцлаганд ирчээд орсон. Тэгээд тэгсэн чинь би орж ирэхэд яг энэ хурал өрөө заяа. Энэ дөө. Тийм энэ хурал. Тэгээд одоо энэ чиг яг ийм сетаптай байгаагүй. Ширээн ингэж нэг ийм сонин юутэй блоклж ингэж юу адаг тойрцсон юм ширээтэй. Тэгээд би бүр тэр болон суугаад энэ болонд манай тухайн юм гүсдэг юунууд өдөр тооцоож байсан. Одоо энэ нэмэн сайд энэ төрстэй. Тэгээ батга захирлын тэр сууж байсан. Тэгчээ тэр хоёр хүнтэй ярилцаад ингээ би энэ салбарт байж байгаа ингээ гарцгаа одоо би ингээ ер нь бол жоохон юу ах гэж байгаа лав чанж хийх гэж байгаа энэ төр ингээ яри bijсэн чинь нөгөө хоёр хүн амар л сонирхсан. Тий. Яа тэгэхээр тухайн үеийн тэр нэг уулуурхаан салбарт ажиллаж исэн кейс маань бол одоо Монголын баг нэг юм 5% авдаг цалингийн түвшинд хүрчихсэн намайг тий. Тэгээд позишны хувьд бол амар одоо ингээл юундэ миний одоо ингээ санхүүгийн салбарт хүрч болох хамгийн дээд позишн дээр байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд урд нь юм бол юу ацсан одоо би тэрнээс цаашаа явах юм бол тухайн салбарт ч гэсэн угаасаа явах боломж нь бол байгаа шүү дээ тий. Тийм байж яагаад тэр зүйл ингээ орхио гараад ирчихсэн. Одоо чи яг юу гэж байгаа ингээ тэр хоёр хүн тэр аяг сонирн байсан гэж байгаа. Тэгэл тухайн ярилцлаганд бид намайг ингээ амар сонирхол ярилцаал тэгээд би одоо ер нь бол ингээ ийм салбарт биш одоо ингээ бүтээдэг өөр салбарт орно гэдэг бодолтой байгаа. Тэгээд ер нь бол жоохон яг юу ихийг шийдэг байна. Гэтэ би тухайн үед болохоор жоохон ийм технологи сүртэй бизнес хийж үзье даа гэл нэг юм ботцсон тийм бодолтой явжсэн. Зөвлөгөөлчлөгээ яаж би ингээ нэг юм юу олох вэ? Автоматжуулаад технологитой ойлгох энэ төр гэдэг нэг тим юм ботцсон явж байгаа. Тэгээ би энэ дээр жоохон юу гэж судалгаа энэ хийгээд юунуудаа бизнес хам материал юунуудаа прожект төсөл болгоод ингээд нэг юм материалууд бэлдээ явж гэл хэлцчихсэн. Тэгэл тэр хоёр маань сонирхсан байгаа. Тэгэл заавгүй гээл тэгээд орхигдсан байж исэн чинь 2 дугаар шатны шалгуулалт болт юм болоо гэд 2 дугаар шатны ярьцлага болохоор болоо та хэд тэнцсэн байна гэд. Тэгэл үргэлдэл тэгэл би ер нь шуундаа орцъё. Тэгэл явсаар гал орцъё. Apprentice орцсон. Apprentice орсон чинь бүр ийм миний салбарт юусаа авч байгаагүй мэдрэмжүүд бүгдийг өгсөн байхгүй юу? Би өмнө одоо ер нь чи нийтлэг санхүүгийн салбар чи ер нь бол арай жоохон санхүү салбарт байгаа хэрнээ санхүүгийн салбарын мэрэгчлэлтийн хэрнээ нэг юм юу хоббитай штэ. Creative mindsetтэй төрлөө байхгүй юу? Тэр зүйл байдаг гэдгийг ер нь бол apprentice надад нээж өгсөн. Хүшийн салбарын хүмүүс камерын өмнө байж болт юм байна. Камерын өмнө бас ингэж нэг ярилцах боломжтой байна гэдэг зүйлсүүдийг apprentice надад өгсөн. Тэгээ би өөрөө энэ салбарт байж гэж бодоогүй apprentice орно гэдэг нөхцөлч өөрөө бас би нэг өөрөө орё морё гэдэг баг бас шууд apprentice орё гэдэг харангуйтаа тэгж мэ гэж бодсон биш аахгүй юу. Намайг хүмүүс амар сайн шуурцсан. Манай найзууд тэр манай гэр бүлийнхэн ч тэр өчөө одоо угаасаа санхүүгийн салбартаа баг ингээд юу атсан мэт хамгийн дээд нөхцөл мэт. Одоо цаашаа явах юм бол одоо угаасаа баг гүйцэтгэх удирдлага байхаа тий. Тэр чинь шалгалтруулдаг юм нэвтрүүлэг байгаа юм биш шоу нэвтрүүлэг байгаа юм шүү дээ. Бороод үзээч гэл тэгсэн чинь ингээд тийм сонлогдсон байхгүй юу би. Өө нэрдийн юм биш гээд. Гэтэ яг ингээд юу гэж тухайд юу гэж хамгийн түрүүнд мессеж юу гэж хүлээж авсан байсан чинь юу вэ камерын өмнө. Тэгээ нөгөө нэг санхүүгийн салбарынханд нийтлэг байдаг зүйл ер нь л дандаа нэг юм харийн албанд ажиллаад байдаг шүү дээ. Саппортын тим дээр л байгаад байдаг. Ерөөсө фронт юу руу ордоггүй тий.
офсер болж ингэж нэг урагшаа гаргаж ингэж явдаг хүмүүс хаалж явдаггүй. Тэнгүүт ер нь бол тэр дүрчин бүр ингээд биеийн суудсан байт юм л эдисийн төвшин цуцсан. Тэгээ тэр өөрийнхөө ролыг бүр ингээд хизээч юм юу урагшаагаа авчиж тавьдаггүй дандаа л ийм спортын тим дээр л байна гэдэг ийм менталити бүр ингээд фиксд ментал ийм болцсон. Тэгэж явж исэн чинь л apprentice оронгууд ч угаасаа бүх юм ингээд нүдэн дээр ингээд өрнөө явчих жоохгүй. Тэр чинь юм нэг юм төрөвчлсэн курс шиг авсан заяа. Таск өгвөл таскын дээр яаж нөгөө мэрэгжлийн ур чадвар аюутайгаа хослуулах, усаа уцгэлтэй хослуулаад чинь таскыг давж гарах уу. Тэгээ тэр чинь ийм хүний аратанлаг шин чанар юу дээ техникэл ур чадваруудаас гадна дээ хараа софт скил ингээ бүх зүйлүүд ингээ нэг дор ингээ шалгаад байгаа байхгүй. Тийг шалгуулж байгаа хүн чинь ингээ бүр ингээ амар хурдан тэр нөгөө нэг камери айдс мэдс эхлээл ингээ нэг 2 дугаар муутай байлаа штэ ингээ ичиж мичтэй байсан. Тэгээ сүүлдээ бүр ингээ нөгөөт чинь камер мемрийг мартчихж байгаа байхгүй. Тэгээ тэр чинь нөгөө яг тийм жив өгдөг хүмүүс ингээ нэг юм ритм руу оруулаад явчихж байгаа. Тэгээ тэр амар таалагдсан хаашаа гэхдээ би бол тэгээ тэр орчинд бол ингээд бүр хандл хийж чадах юм байна гэдэг ингээд юу бол итгэл айгуу сайн өрсөн. Тийм. Окей. Энэ салбарт нэм тусгай юм байдаггүй мэн. Би бас чадах юм байна. Тэгэл тэнцэнээс apprentice орчоо гараад ирсэн чинь хамгийн гайхамшигтай хамгийн гоё ингээд нэг одоо эффектийг надад өгсөн. Хамгийн гол ажлын саналуудыг авсан. Тэр шоуг гацаал тийм зорилготой байсан. Хүмүүст өөрийгөө таниулаад хинээс хэдэн санал яаж авах нь ямар хэсгээс авах нь вэ. Тэгээ шоуныхаа туршид ер нь бол хамгийн гол ажлын саналуудыг авсан хүний нэг нь би байсан. Тэгээ эхний шоугаас хүмүүст хүрэхтэй маш сайхан хүрсэн. Тэгээд аюу гой нэр хүндтэй шоу байсан. Намайг үнэхээр л ингээд нэг шал өөр төрлөөр би өөрөө ингэж нэг амар сүртэй зорилтод ингээд юм гэдэг юм стратегикли яваагүй ч гэсэн бурхан надаас одоо ингээд бурхан цаанаас өгсөн бэлэг юм уу гэлтэй ер нь бол аюу гой ингээд эргээр миний амьдрал нөлөө үзүүлсэн. Тэгээд тэгж авсан саналуудын нэг нь л өөрөө яг Ori Studios-ийн төслөөс юм. Тэгээ Ori Studios шиг ингээд өөр бас ингээд надад ирж байгаа баг 20 гаруй ингээд 30 санал байгаа шүү дээ. Тэр саналууд дотор ингээд гайхамшигтай ингээд миний урдлын нөхцөлийг ахиулсан, сайжруулсан, бүр хизээж бодож байгаагүй одоо зүйлсүүдийг хамлсан тийм ажлын саналууд маш олон байсан. Ori Studios-ийн төсөл яагаад намайг ингэж бүр амар хүүкээс юм бэ гэхээр энэ салбар өөрөө угаасаа нөгөө миний хүсэж байсан нөгөө амьдралын утга учир хайгаад байсан да. Хиймээр байна, бүтээмээр байна энэ гэж бодоод байсан. Тэр зүйлийг минь надаа яг өх юм шиг санагдсан байхгүй юу. Нэгт надаа ингээд нөгөө итгэл угаасаа apprentice-ийн дараа бол би аль салбарт байсан ер нь бол хийх юм байна гэдэг нэг том итгэл угаасаа төрчихсөн байсан. Аюу тийм ер нь аюу дотор ийм том үетэй ертөнцтэй болсон байсан. Тэр ертөнцээр ингээд бүр бүхэл бүтэн нэг салбарын асуудлыг шийдэх хэмжээний дэд бүтцийг авч шийднэ. Тэ бүтээл салбар гэдэг Монголд анхудаа хүлээд авах гэж байна. Тэ ингээд энэ салбар дээр дутагдaltaй байгаа аюу олон зүйлүүд байна. Энийг шийддэг дэд бүтцийг чи бий болгоно болгож чадна. Тэгээ би чинь за яг бас тэр чинь бас юу байгаа штэ. Нэг удирдлагын удирдах албан тушаал дээр нэг ажиллаж исэн туршлага угаасаа байхгүй юм чинь. За яана зөвхөн санхүүгийн салбарын мэдлэгтэй яах нь гэдэр гэж бодсон чинь цаглууд бүр санал тавихтаа тэгжсэн байхгүй юу. Чи одоо угаасаа бодоод ямар шийдлээ гаргах тийм дээ барыг. Би чамаг хийж чадна гэдэг чинь бид хоёр угаасаа харчаад юм. Юунаас яагаад байгаа маа гэдэг барыг тиймэрхүү санал болгож тавьжсэн. Тэгээ бусад ажлын саналууд ч гэсэн тэгж иржсэн хэрнээ надаа юутэйгээр бүр амар тийм хүчтэйгээр нөлөөлж ингэж орж ирсэн санал бол ялчгүй Ori Studios-ийн төслөөс. Тэгэл яг гоё энэ ч ингэ нөгөө нэг creative салбар хүмүүс бүтээж одоо сэтгэж чадаад хийж чадаад бүтээж чадах юм бол бүгдийг оюунаасаа гаргаж ирээд бүтээгээд бий болгоод тэгээ энэ эдийн засгийн эргэлтэнд оруулаад бизнесийн амар том боломжийг бий болгох юм байна гэдэг зүйл бол намайг бол ингээд бүр all in хийхэд амар нөлөөсөн байхгүй тий. Тэгэл ер нь бол энэ салбар руу орсон. Turning point юм л байгаа. Тийм байна тий. Нөгөө нэг тайминг бол бүр ингэ маш гоё таарсан биз дээ. Тэр анхны apply хийсэн моментээс эхлээл ер нь бол ингэ шууд accelerated ийм хөтөлбөрөөр явуулсан биз дээ. Тэгээ тэр аялалч гэсэн надад бүр амар сайн юу нөлөөлцүүлсэн. Тийм ингээ тарих бүр ингээ аягүй гоё тийм юу болсон байсан. Хоосон болсон. Би тэгэхгүй бол ингээ нэг өмнөх ажлыг чинь бас ингээ мэдээлэлүүд ингээ юу дагаж явах боломжтой шүү дээ. Хоёр ажлын хооронд солигдох юм. Тэгсэн чинь би яг дундлын тэр брейк намайг бүр ингээ амар гоё нэг юм уужр болгоцсон байхгүй юу. Ингээ цоо шин ингээ яг ингээ нэг аливаа зүйл бэлэн юм шиг тийм гоё болгосон. Тэгээ тэнцэнээс ч гэсэн би өөрөө нөгөө за окей. Ивент зохион байгуулна гэдэг чинь бас ер нь бол нэлээд чаленжинг продюсингийн бас чухал юм нэ таск одоо ур чадварууд энийг баггүй. Тэгээд би тэрийг тэгж хийж чадсан даа бас өөртөө ингээд амар бахархалт өрсөн. Тэгээ нөгөө тэрийг миний тэр нэг юм хийж зохион байгуулсан зүйл хүмүүст ингээд ийм гоё юуг ажиглалыг авчиж өгч байгаа нь бас амар гоё зүйлсэн байхгүй. Тэр ерөөсөө л ингээд миний зүгээр ингээд төлөвлөлтөө ур чадвар ингээд нэг юм юмыг имажин хийгээд зохион байгуулад ингээд явдаг. Тэр ур чадвар хүн тийм гоё happiness өгнө гэдэг. Тэр ингээд бас надаа ингээд яг чадах юм байна гэдэг мэдрэмжийг бас аюу гоё өгсөн. Тэр яг санхүүгийнхаа мэрэгчлээс дараагийнхаа яг
юу хийхээ шийдэг байсан ч гэсэндээ нэгдүгürt нь тэр аяллаа амар том аяллаа зохион байгуулалтыг маш detail хийгээд тэрнээс айгуугаа мэдрэмж авсан. Нөгөө талдаа бол тэр Apprentice show-ны үр нөлөө харахгүй амар том байх байсан байх гэж. Тэгээд санаж байна л да яг Apprentice 1-ийг бол би яг бүх дугаарыг нь үзсэн баха. 2-ыг нь бол ерөн үзсэн санагдахгүй байна. Яг тэр үед болохоор яг одоогийн шиг сайн бол бас миний хувьд бол чамайг мэдгүй л байсан л та. Гэхдээ зүгээр үзэгчийн байр суурнаас харахад бол хамгийн нөгөө нэг юм би бол анхны ингээд зүгээр хамгийн эхнийх нь өдөр дээр хүмүүс ингээд өөрсдөө танилцуулаад нэг явдаг шүү дээ. Тэнгүүд за ер нь бол энэ гурван хүн ч гэдэг юм уу яг энэ хүмүүс хамгийн сүлд үлдсэн хүмүүс байна гэд босоод тавьжсэн байхгүй юу? Тийм нөгөө хүмүүсийн одоо нөгөө хамт дөнгөж тэр чинь бас бидний хувьд гэсэндээ нөгөө одоо яг ийм юу бизнесийн шоу учраас амар сонирхолтой байсан. Тэгэхээр тийм болохоор яг за ийм хүмүүс л яг сүлд нь үлдэх гээд байна гэдэг ийм одоо бооцоол тавьжсэн. Тэгэхэд яг айгу олон таскуудын ард дээр болоод тэгээд надад болохоор тэр бас яг би болохоор тэрийг мэддэг байсан. Хэрвээ би мэдсэн бол би ормоор байсан байх гэдэг мэдрэмж төржээс төр. Мэдээгүй үү те. Би бол ерөөсөө тэр шоуны талаар мэдээгүй гарч эхлэх үед нь л мэдчихсэн. Тэгээд айгу ормоор тийм мэдрэмж бол төржлээсэн л та. Тэгэхэд бол яг харахгүй л нөгөө нэг ийм олон таскуудын ард гарч байгаа байдлаараа бол амар тийм нөгөө мэрэгжлийн профешнл гэдэг дүрийг бол аюу сайн гаргаж чадсан шүү дээ. Тэгээд тийм ялангуяа нөгөө нэг яг олон санхүүгийн мэрэгчлэлтэй хүмүүс угаасаа байсан л та тэр тусаар бол тийм. Гэхдээ яг тэндээс бол бас яг харахгүй нөгөө онцгойлж харагдаж байгаа тийм моментууд бол аюу олон гарч ирсэн шүү дээ. Тэн дээрээс нь бол бас хараад ингээд өнгөрчлээ. За тэгэхээр одоо Ori студиогийн энэ гүйцэтгэх удирдлагын ажлыг те сонгож хүлээж авсан гэдэг энэ нөгөө нэг юу чинь одоо patiently хадж штэ чиний үн зүйлдээ энэ компани алсын араа цаашны зорилго гэдэг ч юм уу эсвэл Монголд ингээд шинээр дөнгөж тавигдж байгаа бизнес гэдэг ч юм уу те тэгэхээр яг энэ дээр ингээд шууд ингээд зориглоод орж байгаа надад бол нөгөө нэгдүгээр нь маш их хүсэл тэмүүлэл байсан байх гэдэг нөгөө талдаа маш өндөр эрсдэл даах дуртай юм шиг харагдаж байна л да ер нь бол тэгэхээр хинч одоо юу гэдгийг магадгүй тийм олон 20-30 санал ирж байхад тэн дээр төсөөлшгүй олон зүйлүүдийг амсан гэхээр benefit package-д бол юу ч байсан байхыг үүсэхгүй байгаа байхгүй юу гэтэл тэрнээс илүүтэй өөр замыг сонгосон байна л да тийм за тэр нь бол нөгөө нэг одоо хүртэл энэ одоо юу гэдгийг төслийг амжилттай авч яваагийн бас нөгөө тууштай авч явах бас нэг гол юу нөх тийм үү төлхөр нөх гэж үзэж байна. За гэхдээ миний асуумаар байгаа асуулт болохоор яг SEO болоход тийм үү одоо яг гүйцэтгэх удирдлагын төвшөнд ажиллаж эхлэхэд яг өмнөх өөрийнх нь одоо өөрийнх нь мэрэгжил санхүүгийн мэрэгжлээс одоо яг энэ ур чадвар надад яг супер хүч шиг тусалсан да гэж хэлвэл юу хэлэх вэ? Туслаагүй зүйл байхгүй нэр үнэхээр тийм үү? Тийм. Бүр ингэж ашиглагдаагүй ур чадвар гэдэг зүйл бүр үнэхээр байхгүй. Бүр тэрийг 100% ашиглаа дахиад дээрээс нэмжил ашигласан үг гэсэн биш. Тийм. Аль нэгийг алдагдуулаад санхүүгээс тэр бол нэг хэрэг болдоггүй юм байлээ дээ энэ гэсэн бүр нэг ширхэг ур чадвар нэг ширхэг одоо юу бол байгаагүй. Одоо ингээд тэндээс эзэмссэн үр дүн одоо тэ юу гэдэг те дамнаж орж ирсэн надаа ингээд би болсон тэр нэг юм биеийн цуусан гэдэг юм уу. Тэр нэг мэрэгсэн чадвар матраа бас тусуулаагүй хэрэг болоогүй нэг ширхэг зүйл угаасаа байгаагүй. Тийм. Тэгэхээр нэг бэкграунд нь ямар мэрэгчлээ байхаас хамаарат SEO-гийн албан тушаал дээр очиход чинь нэг хүн болгонд нэг давуу болон сул талууд байдаг шүү дээ. Нэг арга барилууд нь өөр өөр авчдаг шүү дээ. Жишээл маркетингийн ч юм уу тиймэрхүү бэкграундтай байгаад SEO хийх нэг өөр магадгүй илүү санхүү талаар хөгдүүлдэг ч юм уу те санхүүгийн хүмүүс SEO болохоор магадгүй маш их жоохон илүү тооцоол гэдэг юм уу те тэр ардлын юмнуудыг сайн мэдж байгаа болохоор тэрэн дээрээ төвлөрөө цаашаа илүү өөр зүйл харах ч гэдэг юм уу эсвэл арай жоохон өөр сегментүүд рүү ингээд мэдээж дутагдaltaй талууд бол байгаа байсан л бах та тий. Тэгэхээр тэр талаасаа хэлэх юм бол яг ийм санхүүгийн мэрэгчлэлтэй байж байгаа SEO болохын ингээд ийм өөр зүйл нь юу байсан бэ? Давуу сул тал нь юм уу тий? Амар сайн одоо нөгөө за бүр яг ингээд нөгөө нэг усаагаар мэд хэрэг болж исэн зүйл бол одоо нөгөө санхүүч өөр юм штэ. Бүр байж болох хамгийн detail дээр нь очтол задалдаг. Байж болох хамгийн summarize хийж одоо нэгтгэл дээр нь авчиж нэгтгэж чаддаг. За эн чинь өөр яг нөгөө бизнесийн зарчим байгаа байхгүй юу? Бизнес угаасаа ингээд бүр тултлаа ингээд detail руугаа очиж ордог. Тэрийг бүгднийг нэгтгэгчл гүйцэтгэх удирдлага байхгүй юу? Бүгднийг том зүгээр нь харж чаддаг. Тэгээ ингээд дотгошоо ингээд салгах юм бол системчил салгаж чаддаг, бүлгэлж чаддаг, бүлэг дотроо детальчилж чаддаг. Энэ ур чадвар бол санхүүгийн ур чадвар байхгүй. Угаасаа л тайлан гаргахад тийм л байдаг тий. Бид бүртгэл хийгээл эхэлдэг. Тинчээ ингээд нэг үйлдвэр дээр нэг юм ганцхан ширхэг хадаас ирэх боллоо, хадаас хадсан байна.
Санхүүдэд буудуулахгүй тоон дээр буудаг байхгүй. Яг ингээд импакт нь орж ирдэг. Тэгсэн чинь тэрий чи яг нөгөө яг ийм нөгөө нэг 10 хэдэн жил тавцралтгүй аваачаад хийцэн хүн чинь төлөвлөөд ингээд гаргаж ийсэн хүн чинь те гүйцэтгэлийг нь бүгднийг хянжсэн хүн чинь тэр хоёрыг хооронд харьцуулж ийсэн хүн гэдэг чинь энэ бол одоо яг нэг удирдлагын бүр зайлшгүй байж ах хэвээр чадвар байгаа байхгүй. Удирдлага хүн одоо угаасаа ингээд цаг хугацаанд лимитэд юм чинь бүгдийг оролцож хийнэ гэж бол угаасаа байхгүй. А гэхдээ юуг чадахгүй гэхээр эн чин том зургаараа логикли энд очиод холбогдож байгаа, энд очиж гагнагдана, энэ нь эндээ нөлөөлнө. Энэ нэг юм бизнесийн гинжи холбоонуудыг бүгднийг ингэж яг гоё юу аж чаддаг, холбож чаддаг хүн чинь санхүү чадвартай, одоо санхүүгийн удирдлагын чадвартай хүн бол бизнесийн удирдлага дээр бол энэ ингээ бүх зүгээр яг copy paste хийдэг. За тэгээ энэ нь шууд хатлаа хийчих жоохгүй тий. Ерөөсөө л бүгд одоо ингээ тоогоор илэрхийлэгдсэн учраас хэмжигдэхгүй зөөж чадчихаа. Хүнтэй ярих юм бол окей би тэгэж бодож ийн гэдэг одоо нэг юм тоотой үндэслэлтэй баримттай факттай ингээ хүнд ярьж чадна. За тэр айгуу чухал. А буцаагаад хүнд ингээ тайлбарлахаар ур чадвараараа нэгтгээд ингээ ингэж гарч ирж байгаа юм. Энэ импакт үзүүлэх гэдэг юм гэдэг нөлөөллүүдийг бүгдийг нь хэлж чаддаг. Тэгээд тэд нар чинь ингээ бүгд яг юуны удирдлагын ур чадвар байгаа байхгүй юу? За тэрэн дотор ингээд юм гоё ярих хэрэгцээ угаасаа юм public speaking хэрэгцээ үнэхээр их байгаа дээ. Бидэрт мэдээлэл байгаа боловч бид нэр ингээд тэрийг яг ингэж нэг юм sugar coat хийгээд нэг хүнд юм сонсогдохгүй зуран яруу ингээд нэг таашаалтай сонсогдох хэлбэр дээр бол санхүү салбар үнэхээр дутагдaltaй. Тэгээд яаж л нэг юм тоон баригдаж явдаг хүмүүс чинь бодлоо ярьчих үедээ хий мэдээлэл өгчих үедээ гэдгээсээ ер нь жоохон болгоомжлоод байдаг. Тэгэд энэ зүйл одоо яг нэг юм санхүү чадвар дээр сул байдгаас болоод удирдлагын чадвар дээр энэ жоохон дутагдал болоод байдаг. Гэтэ удирдлага дээр ажиллаад эхлэнгүүт чамд хэрэгцээл байгаа бол угаасаа ажил хэрэг хийдэг болж сурна. Тэгэхээс ураагүй тийм. Одоо тэр чадварт угаасаа ингээд нэг юм явцын дунд өөрөөс суралцаа авчдаг. Яг л чамд мэдээлэл байгаа байхгүй юу? Бодлоо ярих шаардлагагүйгээр мэдээллүүдийг ядаж тодорхой зэгцтэй байдлаар ингээд хүргээ явуулахлаар за энийг хүн сонсогдохоос байдлаар ингэж ярьж болох юм байна гэдэг ч юм уу тийм юм аяанда ингээд нэг юм дахин шийдлэгтэй дахин ингээд нэг хэлбэр болоод ингээд ер нь яваад идэм билээ. Санхүүгийн чадварын яг үнэхээр тийм том ур чадвар бол би яг тэрийг хэлнэ. Яг бүр ингээд детальчилж чаддаг, нэгтгэж чаддаг. Энэ ур чадвар бол ерөөсөө яг удирдлага ур чадвар. Тэгээ энэ гинжи холбоонуудыг бүгднийг хооронд нь холбож чаддаг. Бүтгэл яагаад тэрнгүүрээ лаг юм бэ гэхээр юу ямар зардал дээр очиж буугаад аль зардлын төв дээр очиж шингээд яаж миний одоо ашигт нөлөөлөх юм бэ гэдгийг чинь шууд очиод анх гүйлгээ гаргахад л үйл явдал өрнжөө хогт бид нар шууд боддог шүү дээ. Шууд зарлахын ангиллаар бодвол тийш өртөг рүү юу эсвэл үйл ажиллагааны зардал руу юу гэл ингээл тархич угаасаа ажиллаж байгаа байхгүй тий. Тэр ур чадварыг мэдээд байгаа хүн чинь угаасаа бизнесийн үед бол шууд тэрийгээ тэгж харж чадж байгаа байхгүй. Энэ зүйл бидний бизнест бидний үйл ажиллагаанд цаашдын юм дээр ийм нөлөөтэй. Энэ бол short term нөлөө үзүүлнэ. Энэ бол одоо ингээд тийм long term ажил. Одоо бид ийм хармарч гэдэг юм үү те. Ийм зүйлүүдийг харахад бол тэр одоо мэдлэг ур чадвар айгүй хэрэг болчихсон. Ер нь бол хэрэглэгдэг ур чадвар гэж байхгүй. Энэ салбарт оруулж ирээд миний бүр ингэж гой бахархалтайгаар явж байгаа зүйл бол медиа салбарыг хүн болгоо юу гэж хардаг байсан бэ гэхээр бизнес гэж харж байгаагүй. Энэ салбарыг тэр чигээр л хобби гэж хардаг байсан байхгүй. Дуртай хүмүүс нь л утгагүй ингээ мөнгө зарцуулаад юм хийгээл идэм байна гэж хүн болгоо хардаг. Кино инээдэг яг тэгж хүмүүс хардаг байсан. Телевиз ажиллуулна гэдэг бас тиймэрхүү кейсүүдийн нэг байсан. Контентын одоо креатив одоо зүйлүүд хийнэ гэдэг яг тийм байсан. Харин энэ салбар дээр орж ирээ би бол яг энэ чинь ингээ цэвэр бизнес юм ба гэдгийг ойлгуулах. Энэ одоо бусад бизнесийнхэнд ойлгож энэ салбарыг секси салбар шүү гэдгийг таниулах. Тэгээд тэгж жаад одоо ингээ нөгөө массаас олон нийтээс хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татаж бизнес босгоно гэдгийг бол энэ салбар дээр хамгийн анхных нь кейс бол Ori Studios-ийн кейс ахгүй. Тэгээд Ori Studios бол бүх төрлийн одоо хөрөнгө оруулагчдаас ер нь бол хөрөнгө босгож бүтээн байгуулалт хийж байгаа. Одоо энэ салбарын хамгийн том бүтцийн одоо бүтээн байгуулалтыг хийж чадж байгаа төслүүдийн нэг. Тэгээд өөр энэ шиг ийм томоохон хэмжээний одоо хөрөнгө оруулалт хийгээд байгаа бас төслүүд төслүүд. Ori Studios-ыг жоохон танилцуулахад халт хэлбэрээр хөрөнгө оруулалт босгосон гэсэн үг тийм ээ. Тэгсэн. Халт хэлбэрээр хөрөнгө оруулалт босгоод яг одоогийнх нь нөгөө студийн одоо хүчин чадал гэх юм уу те багтаамж юуны талаас нь ярих юм бол Монгол улсад ерөнхийдөө яг энэ креатив салбар хөгжих гингүүд хэд хэд асуудлууд айгуу том одоо ингээд нөгөө нөлөө үзүүлээд ер нь бол Монгол нэг юм сонирхолтой спот байж чадахгүй байсан байхгүй юу. Хамгийн ихнийх нь болохоор хууль эрхцээ орчин. Эрхцээ орчин гадныхаа ороод ирэнгүүт нь одоо ингээд бусад улс орнууд яадаг вэ гэхээр дэмжлэг үзүүлээл тэ маа дээрээ зураг аваач манай соёлыг таниулаад өгөөч тэгээд контентэнд оруулаад өгөх юм бол юу тодорхой хэмжээний буцаалт өгье хөнгөлт үзүүлье гэдэг нэг тиймэрхүү хууль эрхцээ орчин одоо
дутагдaltaйсэн ерөөсөй байгаагүй. Хоёр дахь асуудал нь болохоор хүний нөөцийн асуудал. Хүний нөөц одоо ингээд харьцангуй яг жүжигчнийхаа тал дээр гайгүй ч гэсэн бусад одоо мэргэжлийн ур чадвар. Одоо энэ нэг юм контентийг хийх, продакшныг явуулах гэдэг бол бүр ингээд маш олон үе шаттай үе шат болгон дээр ингээд ер нь бол мэргэжлийн тоглогч нар байж энэ айгүй сонирхолтой бүтээл гарч ирдэг. Тэнгүүт ерөнхийдөө яг ийм нөгөө мэргэжлийн ард байдаг саппортинг ролууд дээр мэргэжлийн тоглогч нар бол айгүй дутагдaltaйсэн. Тэр угаасаа бэлтгэгддэг Монголд. Ерөөсөө кинон дээр 200 мэргэжилтэн ажиллах ёстой байтал Монгол 6 шиг бэлтгэгддэг. 6 төрлийн мэргэжлийн бэлтгэгддэг. Үлцэн 194-ийг орлуулдаг, юмар орлуулдаг. Тэгэхээр яаж мэргэжлийн хүмүүс яаж профешнл кино хийгдэж олоосоо түлэн зөвшөөрөгдөж тэндээс мөнгө олох вэ? Жохон боломжтой асуудал болоод байгаа байхгүй. Хоёр дахь асуудал нь гурав дахь том асуудал бол гой кино хийж аваад угаасаа сүүлийн үеийн техник аппаратур хөгжим дуу сонголт ингээд тий зураг камер дүрс бүгд орж ижиж энэ өөрөө бүтэн пропер юм мастерпис одоо ингээд бүтээл болдог. Тэгээ тийм хэмжээний бүтээлийг төрүүлэх гэдээсэн чинь Монгол улсад ерөөсөө тийм пропер одоо дүрсний гоё ингэж нөгөө нэг зураг авалт хийчихээр павильон огтоосоо байгаагүй. За байсан павильонууд нь болохоор яг акустикийн шийдэлгүй ч юм уу тий. Тэгээд яг ийм дүрс авахд бас ийм хүмүүсийн ажиллахад тийм таатай ч юм уу тийм орчин ерөөсөө өгч чадаагүй. Монгол киноны ихтгэл байлаа шүү дээ. Тэгээд тэнцээ ч юм бол байгаа студиуд нь ингээл нэг ийм 1000 м квадрат хүртэл хэмжээтэй байсан. Тэгэхээр яадаг вэ гэхээр нэг ийм цуврал кино хийхэд бол нэг ийм зураг авалтыг маш хурдцтай хийгээд нөгөө зургийн багийг зардлаа юм хэмжээнд ер нь бол маш сайн зохион байгуулалт шууд зураг авалтаа хийх юм бол нэг ийм 5 сет засагдагч баг ихэнх нь таардаг дунджаад. 5 сет засагдаад ингээд нэг ийм бие биенийхээ одоо ажилд нэг ийм юу хөхгүй саад болохгүй шууд ингээд зураг авалтад үргэлжлүүлэх явах боломжтой тийм орон зайг бол нэг 2000 м квадратад яг тэгж болдог гэж байгаа байхгүй. Тэгээд нэг юм бүтэн зураг кино зураг хийлээ гэж бодъё. Одоо ингэ дэлхийн хэмжээнд хүлэн зөвшөөрөгдөг гоё кинонууд хийлэх юм бол бас нэг юм 5 спотыг зэрэг засах хэрэгтэй болж ирдэг. Тэнгүүд тэр л commercial хамгийн одоо оптимал size бол 2000 м квадрат гэдэг. Тэгээ Монголд бол юутай 1000 хүртэлх нь байгаад байдаг. Тэгээд 1000-тай байгаагууд нь тийм акустикийн шийдэлгүй учраас гоё нөгөө нэг дуу кино гарч чадахгүй гэсэн үг. Тэгээд тэд нар чинь өөрөө гоё дуу хийж чадаагүй гоё дуу хийн гэх юм бас сүлд дахиад маш их нэмэлт ажил эдитинг хийгдчихэж юу байна. Тэр гоё кино гаргах боломжтой. Тэгээд хүн болгонд хийж бас чадахгүй. Тэр чинь хийхин тулд аягүй зардал болохоор байгаа байхгүй. Тэгээд энэ мэдчлэн одоо яг нэг мэрэгжлийн студ байхгүй учраас кино зураг авалт ихлээр нэг юм айлын гэрт юуны газар те рестораны хэсэг дээр ингээ одоо байгаа били спотууд дээр очиод зураг авалтуудаа хийдэг. Нөгөөх нь тодорхой хугацаанд тодорхой цагт боломжит олдсон дээр нь шууд зураг авах хэрэгтэй байдаг учраас жүжиглэлтийг үл анхаарах тохиолдол маш олон байна. Найруулагч үгнүүдийг бүгдийг тухай бүрчлэн сонсоод ингээд зураг авалтаа хийх тохиолдол аюу одоо ингээд нөгөө хомс байх магадлал аюу нэрт болж байгаа хгүй. Энэ олцсон цаг дээр яаж хурдан зураг авалтаа хийгээд дуусгаа гарах вэ гэдэг тийм хөвгөлтөнд ажиллаж байгаа гэсэн үг байхгүй. Мэргэжлийн студид байсан бол яг гэхээр хүмүүс мань бие биенийг өөр өөрсдийнхөө одоо хэсгүүдэд бэлдэж жаад найруулагч хүссэн зураг автлаа зураг авч зураглаач хүссэн үнцгөө олтлоо зураг авч болно. Гэхдээ тэрийг бүр ингээд нөгөө нарны үнцгийг яах вэ гэж харуулад авахгүй тий. Байгалийн гэрлийг хайсан зайлуулах вэ гэж ингэж бодоод авахгүйгээр ерөөс нь яг би камера эндээс тавина тий. Гэрлээ эндээс тавина би камера эндээс тавина үнцэг яг эндээс гарч ирнэ. Тэрийг ингээ анханасаа бүр тэрийг бэлдээд тэгээ нэг удаагийн зураг авалтаар ч юм уу эсвэл планет төлөвлөгдсөн байлаа зураг авалтыг бас боломжтой гэсэн үг байхгүй. Тэгээд тийм мэргэжлийн студийг Монголд 2000 м квадратыг одоо ингээд яг барьчаад байгаа гэсэн үг. Энэ яг оптимал сайзаар нь барьчаад байгаа. Тэгэхээр бидний харуулж цаашаа ингээд бодож байгаа ингээд алсын харамаараа юу гэж хэлж байгаа гэхээр бид хүний нөөцийг шууд ингээд одоо шууд академи байгуулалт бүгднийг бэлдээл супер уран бүтээл хэлтүүлэх дэлхийн зөвшөөрөх уран бүтээлчийг бэлдэн гэдэг бол бас айгүй юу gaахгүй өрөөсөл ойлголттой gaахгүй. Энийг харин баг илүү хурцсуур аргаар явъя гэх юм бол миний апрентист ордог кейс шиг шууд ийм нөгөө нэг мэрэгжил юуных нь тодорхой хэмжээний төслүүд дээр олон улсын багтай хамтраад тэр шоуны юунууд дээрээ төсөл дээрээ ажиллаж явах явцдаа ур чадваруудаа сурах гэдэг энэ илүү хурцсуур арга зам гэж бодоод тэгэл би тийж ер нь бол яг ийм за юуг нь барьчих мэрэгжлийн студент барьчих энэ дээр нь олон улсын тоглогч нар ирээд кино бүтээгч нар ирээд төслийг хийх юм байна. Тэнгүүт эднэртэй бид нар хамтарч яагаад хүнээ сургаад авчих юм байна. Гой гой бүтээлүүдэд нэр нь ороо явуучих юм байна. Тэгээд тэнцэнэс бид нөгөө нэг дэлхийд яд гарах вэ гэдэг замлуудаа бас ер нь нэлийн гайг учир чигээ олчих юм байна гэж бодоод яг энэ дэд бүтцийн төслөө амар сайн гарч ажилласан гэсэн үг. Тэгээд одоо Монголд яг энэ 2000 студ хамгийн анх удаа акустикийн бүрэн шийдэлтэйгээр мэргэжлийн студ бий болсон байгаа гэсэн үг. Тий, одоо тэгэхээр нөгөө конструкшн ажил нь бол яг дуусаад студийн одоо үйл ажиллагаа яг өнгөрсөн оны 12 сард тий үйл ажиллагаанд одоо бэлэн явуулахад орсон байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр магадгүй одоо
Одоо энэ жилээс эхлээд үндсэн ажлууд маань эхлэх гэдэг гэсэн үг шүү дээ. Яг 2000 метр квадрат студийг ашиглаад ямар гой контент бүтээлүүд гарч болох уу гэдгийг бид нэр утгагүй харах нэ. Эхнээсээ харсан бас явж байгаа. Тий. Хамгийн ихний нөгөө нэр бас юунод нь юу байгаа лээ? Гарсан бүтээл төслүүд нь. Одоо бидний богино хэмжээний нөгөө ивент шоу одоо ивентүүдийг зохион байгуулдаг, арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг гэсэн үг. Тэд нар бол одоо ингээд Samsung-ийн нээлтээс агуулаад ингээд иймэрхүү тодорхой хэмжээний ивентүүд хийгдсэн. Хүүхдэд зориулсан бас ийм гоё тоглоомын өдрөл одоо төв гэх юм уу, өдөрлөг гэх юм үү те. Тиймэрхүү зүйлүүдийг бид нар бас өнгөрсөн 12 сард хийж хүүхдүүдийн амралтын зориулж зохион байгуулж ирсэн. Түүний дараа ер нь бол одоо нөгөө яг контент бүтээл талаас бол дэлхийн хэмжээний шоу, Отто бүжиглэгийн шоу байгаа. Отто бүжиглийн шоу яг манай студ дээр хийгдсэн. Хүмүүс бас үзэгчдэд бас хүрсэн. Тэгээ яг тэнцэнээс нөгөө нэг бүх техник аппаратур гэрэл сүүдэр гэдгийг яаж тавиад зураг авалтыг яаж тэгж гоё хийж болт юм бэ? Яаж ингэж гоё харуулж болт юм бэ гэдгийг маш олон хүмүүс яг гоо зүүн талаас нь илүү сайн харсан баг гэж бодож байна. Өмнөх кейсүүд дээр ерөөсөө тийм хэмжээний өндөр таац байхгүйгээс болоод бидэд яаж зураг авалт аваад исэн бэ гэхээр нөгөө тухайн хүний бүжигчин дээр очиж байгаа дүрс одоо гэрэл энэ төр айгүй ойрхон орон зайнаас очоод тэнгууд нүүрэн дээр нь айгүй юм одоо наалдаж тусаад тэгээ үзэгчдэд нөгөө хүний царайд үзэмж бай талаас болж жоохон онцгой төрслөлтөөр гарч исэн гэсэн үг. Одоо бол яг бид нэг бүр яг 50 метрээс нь 5 давхар байх гэдэг тийм 5 давхар барилгатай тэнцэх хэмжээний 20 метрийн өндөртэй тааз байгаа байхгүй дунд нь ямар ч тэрх юм байхгүй. Тэр чи яг 19 м дээрээс тавих хэрэгтэй юм уу 17-оос тавих хэрэгтэй юм уу 12-оос тавьж ийн хүн гоё ярих хэрэгтэй юм уу яг тэрэндээ тохируулаад дуртай орон зайнаас тавих гэсэн. Яг нэг юм 5 м өндөртэй орон зайд ороод ирсэн бол 5 м-тэй тохируулж л хязгаарлагдмал орон зайнаас ингээд нөгөө тавина гэсэн үг байгаа байхгүй. Тэгээ энэ болгон амар нөлөөтэй. Тэгээ энийг нөгөө яг ийм мэрэгжлийн хүмүүс ингээд яг баг зэрэг мэддэг. Тэгээ энийг чинь бас яг хүн болгонтой хуваалцаад авах мэдээлэл угаасаа биш байгаа байхгүй. Ойлгож хүлээж авах нь шал өөр. Гэхдээ ийм амар нөлөөтэй яг ингээд таны үзэж байгаа контентэд таны авч байгаа гоо зүүн таашаал ийм том импакттай гэдгийг бол ингээд нөгөө хэлхлээр ойлгодог. Тийм. Тэр нөгөө нэг яг харахгүй одоо нэг төрлөөсөө entertainment гэдэг чинь хүний нэг хэрэгцээ. Тэгээ угаасаа яг харахгүй хэрэгцээ. Одоо жишээлбэл хүмүүс юу үзэж харах уу гэдэг чинь өөрөө би өнөөдөр ямар хоол идэх үү гэдэгтэй яг адилхан нэг төрлийн хэрэгцээ. Тэгээ яг ямар одоо гоо зүү үзэмжтэй ч гэдэг юм уу дүрслэлтэй тий агуулмжтай контент үзэж гин гэдгээс амраад хүний тарих бас нэг өөр байдлаар тэжээгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр нүд харж сэтгэл баясна гэдэг шиг тий гоё юм үзэхээр амир гоё болдог шүү дээ. Тэгэхээр яг харахгүй саяны тэр нөгөө нэг юу гэдэг студийн сетап тэр хүчин чадал яг тэр стандартын дагуухын юунууд бол яг харахгүй амар нөлөөтэй. Тийм. Чухал байдаг. Продакт хийж байгаа. Одоо продакшн хийж байгаа хүмүүс бол аягүй сайн мэддэг, ойлгодог. Тэгээ нөгөө импакт нь болохоор эдийн засгийн хувьд аягүй том импактфул болж байгаа байхгүй юу? Яаж ийм гэсэн чинь гоё дүрсийг авч чадаагүй бол өнгө тавилтаар өнгө шгүүлтээр л гоё болох гэж нэлээх оролддог. Тэгэхээр маш их зардалтай. Маш их зардалтай. Хүн цаг угаасаа их оролцсон. Тэгэхээр чин анханасаа гоё дүрс авсан бол тэрийг нэг янзлаад авах хэрэг бас баг болно да тий. Тэнгүүд тэр хэмжээгээр зардлаа хэмндэг. Дуун дээр түрүүний би нэг хэлээд зэрэг акустик яагаад юм чухал байгаа гэдэг байгаа чинь нөгөө нэг одоо чинь нэг юм дэлхийд план зөвшөөрсөн контент хийх юм бол Dolby стандартаар ингээл тий. Яг дууныхаа чанаруудыг ингээ бүгдийн стандартуудад тавьсан байгаа. Тэнгүүд тэр стандарт хүрсэн дуу дууралтыг хаанаас олж авах вэ гэхээр анхны тийм original sound нь хамгийн best нөхгүй. Тэгэхээр тэр нөгөө original sound-ыг яг ингээд нөгөө төрсөн авч явахдаа ганцтай түгээд явчих юм бол амч зүрхгүй, хоолойч зүрхгүй тэгээд нөгөө ийм яг feeling нь яг тэр яг бүр яг жүжиглэлтэйг наалцсан байдлаар угаасаа гарч иж байгаа шүү дээ. Тэрийг угаасаа түүж авч чадаагүй бол сүлд нөхөж хийж байгаа байхгүй. Тэнгүү тэр чинь ахаад бас ингээд хүн цаг зардал ингээд юм болоод тэр чинь хоёр дахин жүжиглэлт ч гэдэг юм уу те. Тэгээ энэ болго ингээд эдийн засгийн бас ямар том нөлөөлттэй байдаг. Одоо л энэ ингээд хүмүүс хэрглэж үзчихэж ойлгож байна. Тий, одоо нөгөө нэг яа харахгүй одоо гэдэг Netflix дээр бидний ингээл өдөр тутамдаа үзэж байгаа гадны контентууд ч өөрөө маш тийм өндөр түвшний юутай явдаг учраас чанартай явдаг учраас эсвэргээр Монгол контентууд яагаад хүн үздэггүй вэ гэхээр тэрнээс болоод идэг шүү дээ бол. Тэгэхээр тэрийг одоо хүмүүс өөртөө яагаад гэдгийг нь бол яг шууд хэлж мэдэхгүй ч гэсэнтэй үнэхээр нөгөө нэг мэдрэхүүгээр хүлээж авч байгаа байдал нь гадны контентууд чинь нэг тийм стандартыг тогтоогоод өгчөж байгаа. Тэгэхээр тэнд одоо дүүцгэц Монгол контентууд гарч ирж л Монгол контентыг үзэгчийн тоо нэмэгдэх гээд байгаа байхгүй тийм эдийн засгийн хэрэглэнд тийм эдийн засгийн хэрэглэнд орж явахгүй. Тэгэхээр саяны нөгөө нэг ярьж байгаа хоёул нэлээ нөгөө нэг detail ярьж байгаа сонсогдож байгаа л та. Гэхдээ цаад нөгөө агуулга нь бол энэ хүсээгүй юу гэдгийг одоо юм бүтээлч салбар гэдэг юм уу те энэ нь бол цаашдаа ирээд өмнө те баг одоо жишээлбэл би өөрөө
миний би өөрөө те бодтоор ийм хүн байна. Гэхдээ би сошиал дээр ямар нэгэн дүртэй байна гэдэг нь бараг гарцааг болчиход байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар те ямар нэгэн хэлбэрээр гэхдээ би юугаа харуулах вэ гэдгээ би өөрөө шийднэ те. Гэхдээ ер нь бол жишээл за манай подкаст явуулчихсандээ зөвхөн өнгө төрх нь юу ах вэ гэдгээ тодорхойлол яг нэг юм тодорхой юу сегмент төрдөг ч юм уу те үзэгч сонсогчтой байдаг гэдэг юм руу очихоор хүн болгон өөрөө ирэхгүй нэг өөртөө телевиз гэдэг шиг те суг болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр талаас харах юм бол нөгөө бид нар энэ нөгөө контентын салбарын яг цаана болж байгаа ялангуяа илүү одоо улам цаашаа өөр студиуд гарч ирэх бах тийм мэдээж цаашдаа тэгжээш одоо яг Монгол улсын хэмжээнд бол энэ нөгөө өрсөлдөөн тий бас нөгөө талаасаа бий болж иж дэлхийн зах зээл рүү гарахад бас нэг юм хүч түлхэж салах байх л та. Тэгэхээр нөгөө талаасаа эсэргээрээ магадгүй 2-3 жилийн дараа яг энэ контент салбарын цаад ийм санхүүгийн асуудлуудыг ч гэсэн хүмүүс сонирхож эхлэх тийм бүр нөгөө нэг хэрэгцээ шаардлага үүсэх байх гэж удаад юм л та тий. Яг үнэ тэгж гарч ирээд байгаа байхгүй юу? Одоо энийг чи ойлгож байгаа хүмүүс нь ийм хэлээд байна. Мэргэжлийн тоглогчны хүртэл өөрсдөө энийг бас мэдгүй явж байгаа тохиолдол аяг байгаа да. Тэр ингээд нөгөө заавал ярих хэрэгтэй хэлэх хэрэгтэй. Тэгээ энийг чинь ингээд өнгөцгөн хилээд ээж болохгүй угаасаа тэгчлэр нэг юм ерөнхий мэдээлэл болчиход байгаа байхгүй юу? Тэр ингээд нөгөө яг ингээд угаасаа гүн рүү шумчингууд энэ мэдээлүүд ийм чухал байгаа тийм шүү дээ. Энийг нь хөндөд тийм шүү дээ. Энд чинь гэлэгээс ингэж үсгэж штэ гэдэг юмнууд чинь. Тэгээ нөгөө гоё контент байх юм бол тэр чинь угаасаа буцаагаад бидний нөгөө соёлоо таниулж байгаа, тий олон нийтэд таниулж байгаа. Энийг дагаад аялжуулчлаа явж байгаа. Ингээ эдийн засаг ингээ өргөжж байгаа. Хэрвээ бүр үнэхээр ингээ олон улсын кино багтай хамтарч ажиллах юм бол бид нэр ер нь бол экспортын орлогыг ингээ нэмэгдүүлж байгаагаас ялгаагүй байхгүй. Тэгээ би бас нэг энэ дээр бас гоё онцолж хэлмээр байгаа юм. Одоо яг одоогийн байдлаар санхүүгийн мэргэжлэр ажиллаж байгаа хүмүүсээ тий продюсер буюу энэ одоо контент уран бүтээлийн салбарт ороод эхлэхээр яаж санхүү дээр нь ажиллах вэ гэдэг чинь өөрөө дахиад өөр нэг одоо бид нар нэг юу гэдэг уул ухаад ажиллаж байснаа тех салбар руу ордогтой яг адилхан бизнесээ дахиад ингээ шинээр ойлгоо шүү дээ. Яг тэрнтэй адилхан бас магадгүй ирээдүйд илүү эрэлттэй гэх юм уу тийм төрлийн одоо бас юм санхүүгийн мэргэжил бас болох магадaltaй байгаа. Юуны олон улсын хувьд бол одоо продюсеруудын авдаг цалин юу гэдэг чинь тэр бол маш өндөр үнэлгээтэй явдаг тэг кино багуудын хувьд бол тэгэхээр магадгүй Монголд энэ контент салбар хөгжих тусмаа тэн дээр ажиллах санхүүгийн мэргэжилтнүүд бас мэрэгсэн байх гэдэг нь өөрөө дараагийн бас нэг юм хэрэгцээ шаардлага демандингийн үүсэх байх. Тэгэхээр магадгүй одооноос эхлээд магадгүй тэрний моделинг financial modeling өөрөө ямар байдин гэдэг дээр юу гэдгийг илүү сонирхоод гэдэг юм уу судлаад эсвэл магадгүй яг салбарт нь ороод ажиллаад явах юм бол experience ингээ хөрвүүлэл явах юм бол илүү л одоо арай илүү түрүүн талхаад гэдэг юм уу тийм байхлах гэж бодож байна л та. Тэгэхээр бас яг одоо манай подкастыг бас мэдээж нөгөө юм санхүүгийн мэргэжилтэй хүмүүс сонсож байгаа. Тэгэхээр шин тутам хөгжиж байгаа салбар руу санхүүгийн модель угаасаа байх учраас тэрийг сонирхож цаана байгаа юу гэдэг моделингийн цаан ч угаасаа бид нар тодорхой асампшнуудыг тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр тэдний талаараас ойлголтойх нь бизнесээ ойлгох гэдэг их үзүүлэлтээс эхэлнэ шүү дээ. Тэгэхээр яг энэ тал дээр бол нөгөө нэг хойш суугаал ингээл юу гэдэг сонирхгүй байх юм бол сонирхгүй байхын аргагүй л ахал гэж би бол бодож байна. Тийм болгоны төлөвлөж байгаа байх одоо угаасаа тийм хүсээгүй ингээд шууд хүсээгүй л би яг ингээд төлөвлөж байгаа. Бид нар одоо нөгөө нэг AI-ыг хэрэглэхээс өөр аргагүй тодорхой хэмжээнд яаж харин өөрийнхөө ажилд өөр ашигтай хэрэглэх вэ гэдгийг л бодож болохоос AI-с татгалзах бол гарцаа болж байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан л тийм хэсэг байх гэж би бол бодож байна. Үнэ. Хүмүүс ихтэй нөгөө мэдээлэл авдаг аргачлал нь одоо ингээд нөгөө улам илүү хэлбэр улам илүү одоо ингээд нөгөө хүнд ойлгомжтой байдлыг хүсэж байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө юу ойлгомжтой байдг вэ гэхээр нүдэнд нь харуулбал хамгийн ойлгомжтой. Тэгэхээр дүрслэл одоо бид нэг юм юугээр мэдээллүүдийг өгөх гэх юм бол зүгээр л ингээд яриа биш ингээд дүрслэлтэй мэдээллүүдийг л хүсдэг. Тэр нь өөрөө контент бол аваад байгаа байхгүй. Аливаа зүйлийн мэдээллүүдийг хүмүүст хүртээмжтэй байдлаар хүргийл гэж бодож байгаа бол тэр хүнд хамгийн одоо ингээд нэг альч цэгээс альч цэг хүрсэн хэдэн насны хүн байсан ч гэсэн шууд бүгд мэдээлэл хүлээж аваад ойлгох юм бол тэр яг нүдээр нь дамжуулаад вижюлээ харуулах гэдэг энэ зүйл өөрөө одоо бүр яг ингээд нөгөө шаардлага нь болоод тавигдчихж байгаа. Тэгвэл л ингээд бид нэр зүгээр текстээр өгөөд хүмүүс уншихгүй байна. Юугаар аудиогоор явууллаа сонсохгүй байна. Тэгэнгүүт бид нэр яг ингээд өдөр тутмын авч байгаа мобайл девайсууд дээр нь очиж дандаа дүрстэй контентуудыг шийдчихэж тэрийг өөрсдөө хүмүүс хүлээж аваад байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө контент бүтээн гэдэг нь угаасаа энэ чинь жижиг том нь хамаахгүй явж байгаа процесс нь нэг бүгд яг адилхан. Тэгэл яг тийм зүйл рүү ороод байгаа. Тэнгүүд нөгөө хүн болгоо одоо мобайл девайстай хүн болгоо өөрийн аккаунттай аккаунтаараа дамжуулж чаналаараа дамжуулаад хүмүүс мэдээлэл өгч байгаа тодорхой хэмжээнд. За тэгээд хүмүүс эхлээд зүгээр пост оруулдаг байлаа. Постоосоо татгалзаад одоо стори оруулж ийн рилс рүү илүү хүмүүст татаад байна. Яагаад мэдээлэл нь угаасаа илүү хүртээмжтэй байдлаар хүрч чадаад байгаа. Тэгэхээр хүмүүс угаасаа дүрстэй контентуудыг ингээд илүү үзээд байгаа. Тэр нь л угаасаа ингээд шилжиж байна. Тэгээд тэр зүйлүүдийг шилжээд авах тусам хүн болгонд энэ хэрэгцээ үүсэж байгаа.
нэг контентыг бүтээлийг зарч хэд юм бэ? Яад юм бэ? Тэ эндээс би ямар хэмжээний өгөөж хүртэж байгаа юм бэ? Хүний анхаарлыг тэр хүний нэг секундын анхаарлыг хэдэн өргөөр татаж чадаад байна. Гэл ингээд энэ зардлууд, энэ сайтууд чинь бүгдээрээ ингээд дараа дараагийнхын зүйлүүд дээр бүгдээрээ хэрэг болж байгаа юм. Яг зөв. Тэгэхээр одоо нөгөө нэг стожик нөгөө нэг судал сонирхоос өөр аргагүй л team салбар болчихж байгаа юм л да тий. За одоо болохоор жоохон юу гэдгийг яг нэг ийм сонирхолтой асуулт байгаа тийм. Яг одоо 5 жилийн өмнө ч юм уу анх энэ нөгөө ажил дээр томилогдоод очиж байгаа шүү дээ. Анхны өдөр ямар байсан бэ юу? Тэр мэдрэмж эсвэл магадгүй ингээд бүр ингээд өмссөн хуцаа хүртэл ингээд санаж гин үү те? Эсвэл нөгөө ажил хамт олон нь хүлээж авсан нэг тийм реакшн ч юм уу те? Яг тэр нэг анхны ажлын анхны өдөр гэдэг чинь нэг амар онцгой байдаг шүү дээ. Тэр мэдрэмж ямар байсан бэ? За би тэрэн дээр айгуу тийм чам шиг романтик биш ээ. Би бүр тийм зүйлүүд дээр тийм айхтар тийш нөгөө дурсамж болгон бүтээдэг чгүй тэрэндээ өөрөө нөгөө нэг ач холбогдохгүй шүү дээ угаасаа. Тэнгүү тэр чинь нөгөө надад баг memory болдож үлдээчихгүй байгаа байхгүй юу. Яг үнэ хэлгээд би санаа гэсэн чинь сая үнээр санагдахгүй байгаа тийм. Одоо би өдөө анхны өдрийг ямар байлаа гэдгийг санахгүй байгаа тийм. Тэгээд ерөөсөө би дандаа л ганцаар эхэлж ийсэн. Одоо ингээ миний санаж байгаа бол би өмнөх ажлууд дээр дандаа өөрөө бага бүртүүлдэг зав. Хамгийн түрүүл өөрөө л яг ингэж мүсээ агалж ордог. Мүсээ агалаад өөрөө ингээд нэг ерөнхий шейпээ гаргадаг. Тэгээ бизнесийнхаа ерөнхий ингээд нэг өндөр төрхөө бүгд ингээд хүмүүстэй мэржлийн хүмүүстэй уулзчаад ингээд гаргацдаг. Тэгээ тэрнийхээ дагуу өөрөө бага бүртүүлдэг. Тэнгүүд миний анхны тусанд юу вэ гэгээд би ерөөсөө анх орж ижсэн чинь за окей би одоо юу яа. Одоо бизнес канвагаа бэлдээл те бид нар яг ингээд би юу хийх энэ хэдийн хугацаанд ямар одоо ингээд value proposition авах гэдэг юм би ямар бүтээл үйл ажиллагаа явуулах гэдэг энэ өөрөө demand нь байгаа мó байхгүй мó миний хэрэглэгч хий гэдгээс ихсүүлээ тэр бүх зүйлүүдэд дандаа ийм судалгаа хийж л эхэлдэг. Миний бүр ажил анхны өдөр нөгөө хөтэж авч ирсэн яг баг байхаас илүү чи өөрөө бага бүрдүүлсэн учраас анханасаа тийм амар янз бүрийн романтайз тийм юм байхгүйгээр шууд л өөрөө ажил руугаа л ороод ирсэн. Тэгээ хамгийн анхны миний одоо ингээд нөгөө ажлын байрны тэрнгүүд би зүгээр шууд одоо хуучин бидний нэг үргэлжлэлийг оройгоос гэдэг юу шүү дээ слоган нь шүү дээ. Энэ слоганыг чи авч явдаг компани ч одоо Ori Media гэдэг яг манай стримингийг хариуцдаг хэсэг байдаг байхгүй юу? Тустай компани тийм. Маш ч Ori Studios буюу илүү production талаас үргэлжлсэн одоо юу гэсэн компани гэсэн үг юм. Тэнгүүд би бүр яг Ori дээр хамтдаа офсолж хамгийн анхныхаа одоо ажлынхаа өдрийг эхэлж ийсэн. Тэгээд намайг юу гэжсэн гэхээр окей Батуйна чи яг хаана офслмоор байна? Офс чинь хаана байвал зүгээр вэ те? Офсоо чи өөрөө давхраа баг сон, өрөөгөө сон, багаа сон те. Бүгд ингээд нэгтдээ чи өөрөө бий болоо гэд. Тэнгүүд бүх юм миний decision-ээр явах гээд байгаа байхгүй. Тэгээд би яг бодоод за окей би одоо багаа бүрдүүлэх ямар ч байсан эдний офс дээр байжээ. Тэнгүүдтэй тэнцэнэ сонгон шалгаруулт хийж багаа бүрдүүлчихэнгүүтээ тусдаа офс руу гараа. Тийм одоо юм чиглэл мөлтөөс. Тэгвэл ерөөсөө нөгөө нэг бүх зүйл тгээс ихсэн юм байна. Тийм бүр миний хаалт дандаа scratch-аас нэг. Тийм байна. Би 10,000 төгрөгийн компани хүлээж авсан. Ерөөсөө гоё. Тэгэл ирж яг нэг цаасан дээр эзэдээ юм шүү дээ. Цаасан компани хүлээж авсан. Тэгээ тэрнийх нь амбиц нь бүр ингээд дэлхийр гадна гэдэг том амбицтэй. Нэг том амбиц 10,000 төгрөгийн журмын сантай нэг компани тий. Ийм юмтайгаар би ажиллаж эхэлж байлаа шүү. Тэгэхээр нэг тийм романтик л байх зүйл байхгүй байсан. Тийм байна. Тийм. Тэгэл ингээд зүгээр ингээд нэг task challenge гэж гоё хүлээж авч байсан. Тэгээ би яагаад тэр үед юусэн ингээд нэг тийм айж маягаал одоо яана маана гэж юусэн бодог. Яагаад чи оюутан цагаасаа эхлээл ингээд нөгөө нэг юм төсөл мөсөл бичээл бизнесүүдээс юугийн сонсч байгаа юм нөгөө үйл ажиллагаагийн сонсч байгаа бизнесүүдийг ингээд нэтгэж дандаа төслийн материалыг бэлдэж өгдөг байсан байхгүй юу. Тэгээ тэнгууд нөгөө юм нэгтгэхэд ер нь бол сурцсан маш тодорхойгүй байдлаас ер нь бол бичиг заасан дээр буулгах хэмжээний тодорхой болгож дандаа юмцыг ингэж бэлэн болгож гаргаж сурцсан байсан байхгүй. Тэгээ энэ ур чадвар угаасаа надад байсан болохоор надад нэг юм амар энэ өстө том чаленж байна гэж юу нь бол хүлээж аваагүй. Тэгэл яг зүгээр л хийхтэй зүйлс юм нэг юм шиг. Зүгээр л hungry орсон юм шүү дээ. Одоо hungry ямар ч гэсэн романтик хэлэл тийм white романтик хэлэл бол байгаагүй. Оо вау гэлтэй. Тэгээ одоо ингээд яг 5 жилийн дараа бүтээсэн офсаа харахлаар бүтээн байгуулалтаа харахлаар тий. Тэр үед бол одоо бол надад илүү гоё юм романтик мэдрэмжүүд ирдэг. Хамгийн гоё ингээд top floor-ийн corner хэсэг яг би өөрөө офисыг болгоод төгчүүлээд тавьсан байгаагаа харахаар амар гоё санагддаг. Тэгээд энэ зүйлүүд ингээд нөгөө би хажуудлын өөр компани хажуудлын ширээнээс эхэлж байгаа энэ төвшөнд аваад ирсэн гэж одоо тийм гоё том студийг барьсан энэ гэж бодонгууд одоо яг надад тийм гоё романтик мэдрэмжүүд бол аюу их гоё төрдөг. Тухайн кейс бол хэцүү тийм байна тий. За тэгэхээр одоо ингээд бас удирдах төвшөнд ингээд 5 жил ажиллажглаа. Тэгэхээр ер нь яг юм удирдлагын төвшөнд ажиллахад
олон дандаа л юм чаленжууд л байгаа шүү дээ тий. Гэхдээ тэднийг мэдээж ингээд айгүй хурдан шийдээд явах тохиолдлууд ч байгаа. Гэхдээ ер нь ингээд харж байхад хамгийн хэцүү зүйлүүд юу гэдэг вэ? Хүмүүсийг одоо удирдах менеж хийх гэдэг юм уу тий? За шийдвэр гаргалт юм уу? Эсвэл цаг хугацаа юм уу гэдэг ч юм уу тий? Эсвэл юуг хамгийн хэцүү гэж хэлээ. Ер нь харж байна. Одоогийн мэдлэр. Би өөрөө нэг юм challenge seeker талын team юутэй хүн. Тийм л байна. Муудтай хүн юм шиг байна. Тэгээд тийм болохоор нөгөө нэг юмсыг ер нь их амар хэцүү гэж хүлээж авдаггүй гайгүй. Тэр талтай бол айгүй гайгүй. Би яг одоо юу хэцүү байгаад байна гэхэлээ би ер нь бол marketing sales гэдэг бол нэр яалтчгүй л миний type биш байхгүй юу? Надад бурхнаас байглаас өгдөөгүй ер нь бол ганц ийм нөгөө юу өгдөл одоо байхгүй өгдөл бол ийм төрлийн өгдөл байхгүй. Энэ надад угаасаа одоо ингээд нэг хамгийн хэцүү section л санагдаж байгаа. Тийм. Тэгээ юуг болвол бусад хэсгүүдийг бол би угаасаа хандл хийж чадна, өртөө читгдэг би тэрийг болж чадна гэж боддог. Тэгээ би одоо энэ яг marketing sales дээр яаж супер болох вэ гэдэг дээр яг уу generally improve одоо ингээд өмнөх 5 жилийг бодвол өмнөх 17 жилийн өмнөхөө бодвол те сайжирсан байгаа тийм сайжирсан байгаа. Тэгээ тэрийг бол ингээд би болгоцсон байгаа. Гэтэ энэ одоо миний төвшин дээр бол not enough. Бүр ингээд үргэлж одоо хангалтгүй санагдаад байгаа байхгүй. Би энэс л амар энэс л cool лаг байхын сан гэж хүсэж байгаа. Тэгэхээр миний бизнес дээр байгаа одоо ингээд нэг юм хамгийн хэцүү байгаа хэсгүүд бол баг тэр байна. Хүний нөөцийн удирдлага гэдэг бол үргэлж таашгүй угаасаа л дандаа цоо шин юм байдаг. Тэгээ энийг бол зүгээр найзалж яваад, хамтарч яваад, тэгжээж ингээд би энийгээ таньж байгаа хэсэг. Тэгэхээр би энийг бол нэг юм хэцүү зүйл гэж угаасаа бодож байгаа. Энэ бүхий цаг үед хүн болгон тулгардаг л зүйл. Ямар ч төвшний юм дээр тийм. Тэгэхээр энэ бол нэг амар амьдрал тохиолдог хэцүү асуудлууд энийг би угаасаа талд тохиолдол тодорхой гэдэг асуудлаа тийм. Харин сайжраад хийгдэх боломжтой хэрнээ би одоохондоо бүр яг тэр өөрөө хүссэн төвшин дээр очихгүй байгаа хэсэг бол ялчгүй. Маркетингч тэр, сейлсч тэр. Аль аль нь. Яа маркетингийг яаж хийдэг вэ гэхээр маш гоё юм хүн төрсэн контентуудаар одоо нэг нь л миний салбар юм. Тий би энэс холгүй байх хэрэгтэй. Тэгээд ерөнхий юмнуудыг мэдж байгаа, basic юмнуудыг би ашиглаж байгаа. Гэтэ энэ basic надад хангалттай байгаа байхгүй. Тэгэхээр энэс илүү байх хэрэгтэй байгаа. Тэгээд энэ дээр би миний одоо ер нь бол хамгийн чаленжлж байгаа хэсэг, хамгийн хэцүү гэж бодож байгаа хэсэг бол энэ хоёр хэсэг л. Окей. За тэгвэл одоо нэг юм өдөр тутамдаа ч юм уу ингээд нэг юм яг сая бол өөрөө хилчлээ л дээ. Нэг юм тийм асуудал болгож хүлээж авдаггүй тий. Гэхдээ тэрний нөгөө юм харж байгаа үнцэг шийдэл гэх юм уу тий. Нэг тодорхой ингээл асуудал тулгарч байгаа шүү дээ. Байнга тулгарч байгаа шүү дээ. Ялангуяа ийм нөгөө бүтээл салбарын хувьд бол бүр илүү байгаа хэлэх гэж л бодож байна л да. Тэгэхээр яг тийм нөхцөлд ерөнхийдөө нөгөө шийдлээ гаргахтаа магадгүй гэдэг шууд тухайн моментод нь л ингээд шийдэж юм. Эсвэл за төр зүрэ энийг орхиод гэдэг ч юм уу. Тэгэхээр орхих гэдэг нь бас цаг хугацаа алдагдах гэх нэг асуудлууд үүснэ шүү дээ. Тэгэхээр ер нь тэн дээр яаж өөрийгөө нэг юм хандлага тийм менеж явж байна. За яста case by case. За би ер нь асуудлыг хүндрүүлэх айгуу дургу. Тэгээд нэг юм болчих юм ингээд нэг юм мэрэгжлийн ур чадвартай зарим нэг хүмүүс хитрхи өөрийгөө үнцийг оруулах үднээс аливаа асуудлыг том болгож харагдуулаа. Тэгээд тэрийгээ solve хийснийг амар чадварлаг гэж харуулах гэдэг. Би тэр хандлагад бүр үнэхээр юм дургу. Тэгэхээр миний хувь үний одоо ингээд нэг онцлогоос болоод би ер нь аливаа асуудлыг нэрээ айгу хөнгөн шүлээж авч хөнгөн шийддэг. Маш хурдан шийдэх боломжтой юмнуудыг бол би бүр шууд газар дээр нь шийддэг. Тэгээд би юу гэдэг цаг алдаж ингэж нэг хойшлуулаад энэ надаас бүжгэх гад энэ тэрнээс яах гад энэ төр гэж бодохгүйгээр барыг шууд хийхийг боддог. Яг л тэнцээ ажил процесс явагдаад ганцхан зүйл дээр стак болчиход байгаа. Тэгээд тэр надад ингээд ийм easy асуудал байхад тэрийг би яг проблем болгоод хойш тавиад яг яах юм те. Надад тэр бол амар утгагүй санагддаг учраас би тэр асуудлуудыг бол дорн шийддэг. Зарим асуудал. Би яг тэр мөчөд тэр момент би өөрөө шийдэж чадахгүй. Заавал 2 дахь хүн 3 дахь хүн орж ирээ шийдэх бол би тэр зүйлүүд дээр шууд шийдвэр хийж гаргадаг. Зүгээр яг юу яадаг. Бэж хоол гэдэг. Тэгээд тэрийгээ бодож байгаад нөгөө хүмүүстэйгээ дискас хийгээ шийдэх үү эсвэл нөгөө хүмүүст нүлтээх үү гэдгийг өөрөө бодож байгаа харин шийдчихдэг. Тэгээд тэгж шийдсэн бол тэндээс ч шийдлээ олж аваарэ гэдгийг нөгөө надаас шийдэл хайж ирсэн хүмүүстээ хэлж өгнө. Наач миний асуудал биш гэдгийг шууд хэлж өгнө. Яг миний асуудал бол би яг өөр дээр авчгаад би яг өөрөө шийдэж чадвал тэр дорн шийдэж өгнө. 2 дахьтай 3 дахьтай хамтрахаар бол хамтарч байгаа шүү шийдэж өгнө. Тэгээ би ер нь бол нэг юм шийдэлгүй асуудал гэж байдаггүй гэдэгт бүр бат итгэдэг. Асуудал байгаа л шийдэл байгаа гэж хэлж байна тийм. Тэгвэл ингээд
Одоо нийтдээ багаараа за танаа баг байгаа шүү дээ. Энэ хугацаанд ингээд чам нэг юм удирдах төвчнийхэн ажил хийж байхад багийнхан гишүүдээс хэлж исэн. За яста би танаас ийм сурлаа одоо амар гоётой юм сэтгэлд юм мэдээж их бага хэмжээгээр байнга тийм болдог л ахал та. Гэхдээ яг тийм сэтгэлд хүрээд үнэхээр би энэ хүний амьдрал ч гэдэг юм уу энэ хүнд ингэж нөлөө үзүүлсэн байх таа гэж бодогдохоор тийм гоё үг хэлсэн кейс санаж байна. Гүнэрээс бүгдээрээ л айгуу гоё өгнүүд хэлтий. Хаа очиж энэ салбарт урлан орж ирж байгаа хүмүүс хөвчлэн намайг бодох юм бол айгуу сайн яриа ур чадвартай илэрхийлэл айгуу сайтай тиймэрхүү төрлийн хүмүүс аваад байдаг. Тэгээ тийм учраас бүгд бүр ингээд яг айгуу тэгэж чин сэтгэлээсээ баярлаад энэ хүн ингээд намайг ингээд би тантай байж байгаад ингээд тантай ажиллаж байгаа хугацаанд гоё апгрейд хийлээ шүү гэдгийг үргэлж илэрхийлж явдаг. Тэгээд хуучин багуудаас минь тэгж нэг амар одоо надад бүр ингээд танаас огтоо юм сурсангүй гэж гарсан тохиолдол. Тэгэхээр ингээд гоё яг ингээд юу хэлэлтэй ингээд генерик хариулаад нь штэ. Үгүй хамгийн гол нь би нөгөөдгөө тэгэж нөгөө чамлаг би романтик биш байхгүй. Би ингэж уг цээжилдэггүй, код байдаггүй ингээд нэг ийм төрлийн хүн. Тэгэхээр би одоо яг нөгөө тэгэж хэлжсэн учраас одоо ингээд одоо хүртэл одоо манай OneFit дээр OneFit ч одоо ингээд миний хариуцлага бас нэг компаниуд энийг байхгүй. Тэгээ миний яг бүр ингээд хуваараа сонирхон passionately хийдэг нэг бизнесмен OneFit. Тэгээ health tech бизнес байхгүй. Одоо тэрэн дээр ажиллаж байгаа манай яг ийм operation business sales-ийг хариуцдаг менежер охин байна. Тэгээ манай менежер хүн бүр ингээд би бүр вау гэтэл ингээд хязгааргүйгээр амар гоё экспрешн хийдэг. Одоо ингээд баярлалаа гэж хэлдэг. Тэгээ ингээд хэлж байгаа зөвлөгөө амьдралд нь одоо ингээд ажлаасаа гадна ингээд амьдралынхаа ингээд чухал асуудлуудаа хуваалцаж байгаа ингээд надтай ярилцмаар байна гэж байгаа ярилцдаг байхгүй юу. Тэгээ тэгэж ярилцах болгоны алдаас ингээд надад хэлдэг комментууд айгүйх та ингээд бүр яг ингээд нөгөө би ийм захирал гүйцэтгэх захиралтай ингэж хамтарч ажиллаж байгаадаа өөрөөр баярлдаг. Тэгээ өөр болон гоё ажлуудын санал иржсэн ч гэсэн би режект хийдэг. Яагаад гэвэл танаас болж байдаг. Тэгээ энэ би бүр ингэ нэг detail гоё өгнүүдийг үнэхээр санахгүй байна. Тэгээ тэр надад айгүй гоё одоо ингэж нэг санагц хамгийн сүүлийнх нь санаж байгаа эсгээс бол тэр байна. Тэгээ ингэ бүр ингэж надад захиа бичиж үлдээдэг хүмүүс байна. Захиа нь хүртэл доор байгаа. Тэгээ би одоо өгнүүдийг нэг хүртэл үнэхээр санахгүй байгаа. Тэгээд хинхэн нь хийж байгаа нь болохоор та үнэхээр ингэ нэг амар энержетик. Тэгээ бүр яаж ийм хугацаанд ийм зүйлүүд амжуулдаг гэдэг ингэ нэг хараад гайхдаг. Тэгээд тэрний шиг болох гэж ингэж хичээсэн. Тэгээд тэр хугацаанд айгүй апгрейд өөртөө хийсэн гэдэг байдлаар айгүй хэлдэг. Тийм. General байдлаар хэлэх юм бол. Айгүй detail-ний юм сонсч гадсан жишээ хийсэн үү шүү. Би угаасаа тийг сандаггүй. Sorry. Миний тарих дэж ажилдаггүй. Ок. Одоо нөгөө ажил амьдралын баланс гэх юм уу те? Амьдралд ер нь цаг гаргаж гин үү? Энд ч ажил чинь их их цагийг аваад байгаа шиг санагдаад байна шүү дээ. Үнэ те. Тэгээ би надаас тэр асуултыг асуух. Одоо би тэрэнд хариулт өгөх одоо яг тийм зөв балансгүй гэлөө. Зөв угаасаа биш ээ. Амьдралын балансыг тэгж амар сайн хадгалж чадаад байдаг төрлийн хүн угаасаа би биш. Рол модель. Тэрний рол модель бол үнэхээр биш ээ. Тийм. Тэгээ би өөр нь бол жоохон алдагдуулдаг. Гэтэ амьдралд угаасаа баланстай юм гэж байдаггүй гэдэгт ч угаасаа өөрөө итгэдэг. Тэ хизээч тийм 50-50% ингэж юу байгаа юм аливаа зүйлд хандаалт ингээл тэгээ тэр нь бүгдээр ингээд смутли гоё моё явдаг мавдаг. Тийм юм ер нь байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Би тэгээд хизээч байхгүй юм ингээ хүмүүс ингээ тэрийг амар онол болгож гаргаж ирэх юм л хүмүүс ингээ ятгүй юм шүүлээ. Тэгээд тэрийг амар шийплээд амар их сурцсан юм шиг ярьж мараад надад бодлоо санагдаад байдаг байхгүй. Яг нөгөө нэг сүүлд нэг гэсэн чинь бүх юм дээр золиос аа шүү дээ. Тийм. Тэгэхээр яг тэр юугаа золиослох сонголт болгоны ард талд үсэ золиослох. Тэгэхээр яг юугаа золиослох вэ гэдгээл хүн өөрөө сонгож байгаа болохоос биш сонгосон зам болгон чинь зовлонтой золиостой юм уу те. Тэр талаас нь бас ер нь харах хэрэгтэй юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр одоо магадгүй би одоо яг ингээ бүтэн цагийн ажил хийхгүй л тэгэхэд надад цаана зөндөө золиос байгаа. Гэхдээ шагналж байгаа те. Гэтэл магадгүй бүтэн цагийн ажил хийж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэндээ юу байгаа шагналж байгаа золиосж байгаа те. Тэгэхээр яг тиймэрхүү байдлаар хүмүүс өөрсдийнхөө нөгөө нэг сонгож байгаа замналаа ингээд амар гоё дардан байна гэж бол мөрөөдөх хэрэггүй л ах л та те. Тэгэхээр яг хөө тэр нь болохоор нөгөө одоо яг тэ хэрэгжүүлдэг арга маргуудаас нь ингээд бас хүмүүст хуваалцмаар байдаг байхгүй юу гэж. Миний хувьд бол хуваалцмааргүй нэ хуваалцахгүйс удахгүй байна. Харин тийм байгаа шүү дээ. Би угаасаа баланслуулах гэж ч оролд хичээдэггүй баг. Гэтэ ингээд нөгөө нэг амьдралд орж иж байгаа айгүй олон сонголтууд байгаа угаасаа. Тэний амьдралд өдөр болгон ингээд бахан сонголт их боломжууд гарч ирээд байгаа. Тэгээ тэнцэнээс нөгөө нэг алийг сонгож ин гэдгийг л хүн амьдралд юу гэж чухалчлаа яваад байгаа гэдэг дээрээ байгаа да. Тэнгүүд л хүмүүс ч ухаантай хүн байсан болол юу те ингээл тэнцүүлээл гээл юмудаа сонгох хэрэгтэй гэсэн. Гэхдээ бодонгууд би яг одоо ингээд өөрийнхөө амьдралын надад оногцсон цаг хугацаагаа би өөрөө одоо ингээд өдөр болгон зарцуулж байгаа юм баггүй. Цаг хугацаа энерги тий надад байгаа мөнгө санхүү бүх зүйлүүдээ ингээд би ер нь бол өдөр тутамдаа зарцуулж явж байгаа. Гэхдээ тийг зарцуулах болгондоо би юу гэж бодож байгаа гэхээр миний happiness index-ийг хамгийн максимайз хийх
тэр сонголтуудыг хийгээ яваад байгаа. Тэгээ тэр нь яг ямар юм руу намайг drive хийгээд байгаа. Тэгээ тэр нь лүүгэл би ингээ яваад байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг ганцхан одоо ингээд нөгөө баланстай байж байгаа бүх зүйлүүдээс авах хэрэгтэй гэж боддог хүмүүс бол тэрийгээ сонгодог ба. А би одоо ингээд ер нь бол намайг happiness-ийн үед бол maximize хийж байгаа тэр сонголтуудаа хийгээ яваад тэгэхээр би одоо ер нь жоохон юм career drive хийгээд байдаг. Тэгээ баланс гэдэг юм нугасаа чи байхгүй гэж өөрөө хардаг учраас яг тийм талаасаа харж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө талаас яг хуу мэдээж баланстай байх ёстой гэж хардаг хүмүүсийн хувьд бол бас тэрнийгээ сонголтыг явуулж байгаа гэсэн үг шүү дээ. Яг хүн болгоны нөгөө харах өнцөг тэгээ хүлээж авах байдал нь өөр шүү гэдгийг нь бас ойлгож шүү дээ. Тэгэхгүй бол ингээ нөгөө баланслтгүй хүнээс балансыг нь хайгаад эсвэл тийм байх ёстой гэж тулгаад айгу муухай. Баланслаад явж байгаа хүнийг чи наа чи баланс байхгүй чи наадахаар яад ингээд өөрийнхөө бодлыг тулгаад айгу муухай тий. Тэгэхээр ингээд тэр зүйлүүдийг хүмүүс ингээ ойлгоод тэг яг нөгөө нэг монголчуудын нэг юм хүний хувийн амьдрал нэг хит амир ингэж нөгөө нэг инволв болол тэ ажилтан ч байсан оролцоол амьдралтан ч байсан оролцоол ингээл явдаг штэ тий. Тэр зүглүүд нэг юм багасах чиглэл рүү одоо энэ жоохон орж иж магадгүй л гэж би найддаг. Арай багасч магадгүй. Гэтэ ингээд тэгзүү хүмүүс зөндөө байгаад байгаа. Яа компани дотор уу? Компани дээр ингээд хувийн амьдрал, нийгмийн амьдрал дээр ч гэсэн тэртэй. Бүгдрээ ингээд орж ирэл тэгэл ер нь бол яг бүх зүйлүүдийг нь асуугаал тэгэл өөрийнхөө үзэл бодлыг тулах гэдэг штэ. Тиймэрхүү зүйлүүд. Гэтэ сүүлийн үед бас тарсангүй багасаад байна. Тэгээ хүмүүс яагаад л нөгөө нэг жинзи бол альфанер ингээд нэг юм өөр ертөнцид айгу төрөөд тэгээ тэрийг айгу тунхаглаж амьдраад штэ айгу гоё. Миний амьдрал гэдэг юм. Тэгэхээр ингээд тэрийг бас ойлгож айгу хүмүүс шейплэгдэж байгаа шиг. Тэгж боддог даа. Тэгээд би айгуу гоё асуулт гэж асуу гэж бодчихсон чинь үгүй би юусаа юм хариултыг төсөөлөнгөө таагаад байсан асуултууд та шууд кат хийж. Ер нь бол яг хүн өөрөө нөгөө нэг амар тийм ирч хүчтэй энергитэй те юм хурдтай төрлийн тийм темпераменттэй юм уу те эсвэл яг нөгөө нэг аднаа тийм заяа хүмүүст харагдаж байгаа ингээ хэлбэр нь тийм магадгүй ингээд дотроо эн чинь бас өөр хүн байгаа юу? Би нависгүй тэрэн дээр аяас гэхгүй. Би олон дүр мөртэй ингээд нэг юм маск засктай байж амьдарч үрсэж чаддгүй төрлөө. Тэгэхээр би яг нөгөө нэг яг оршин одоо дотор оршин байгаагаараа гадна талд оршин байгаа. Тэгээ надад шууд тайлан тусгал юм уу? Тийм тайлан тусгал. Ингээд би бүр ингээд одоо яг ингээд насчаад ч тэр юм уу мэдхгүй ингээд эсвэл experience нөгөөд байгаа юм уу? Би бүр ингэж нэг юм амар их хүн нууцтай амьдрах гэж угаасаа шал утгагүй байна гэж хүртэл одоо бодоод байгаа заяа. Тэр юунаас болоод байгаа гэхлээр миний амар сүртэй ингээд нууцлаад ингээд бодоод байгаа энэ л ингээд бусдаас нууц ингэж боддог байсан зүйлүүд яг үнэндээ хүмүүстэй хуваалцсан чинь сонирхоогүй мэдээл байгаа байхгүй. Тэнгүүд бүр ингээд надаа нууцч байхгүй болж эхэлж дээ ингээд тэгээд одоо яг яагаад ондоо дүр гаргаж ирээд байгаа гэхээр тэнд нэг юм нуух юм байгаад байгаа учраас тий хүн дотор дүрээ ингээд гадна талтай байж өршиж болохгүй байгаад нь штэ. Тэгэхээр чи миний хувьд бол нэг тийм олон юм бодож явахаас илүү тэр энерги ингээд баг өөр юмнуудаар зарцуулаад гоё креатив юм хийж мэйгээд ингээд явж байгаа л дээр. Тэгэхээр би тийм зүйлд нэг цаг хугацаа зарцуулдаггүй. Ер нь бол байхгүй. Тийм дүргүү. Тэгэл яг энергээр амьдарч байгаа гэж би боддог. Нөгөө миний мэдхгүй ч юм уу хүмүүсийн мэдхгүй чиний тийм юу энэ төргээд асуух гэдэг байхгүй юм шүү дээ. Байхгүй би одоо тийм хайпиг ингээл хүмүүсээс нууцлаад яг хуу миний мэдээлэл яриастай нэг ерөөсө паблик тийм нь бол би шеэрлэгддэг. Одоо надад тийм сонирхол байдаггүй учраас ийдэггүй. Одоо ингээ миний ажил бол намадаас тийм зүйлийг амар их шаарддаг байхгүй юу? Би одоо ингээ хамгийн сайн сошиал капиталтайгаар апрентисийг дуусгасан одоо дөрүүдийн нэг нь би. За тэгээд тэрийг бүр үнэхээр яг гоё капитал гэж хараад хөрөнгө гэж хараад үргэлжлүүлээ авч явсан бол энэ бол үнэхээр үнцэнтэй зүйл байсан байхгүй. Хүн болгоны хүсэмжит одоо ингээд нэг одоо яг нэг позишнээс байхгүй. Би тэр зүйлийг бүртлээ үнэг болгосон. Тийм ингээд бүр тийм угаасаа өөрийнх нь сонирхол байхгүй нь тийм. Надад бүр ерөөсөө тийм сонирхол байхгүй. Ингээд хүчлээ чамаагүй хүн хийдэг байхгүй юу? Уг нь бол тэр чинь тийм. Тэгж яхад би зүгээр ингээд нэг баг ингээд зүгээр бурхнаас бэлгэм шиг өгсөн байгаа тэр капиталыг хүртэл би зүгээр заавгүй. Энэ миний одоо өнгөдүүлсэн биз дээ. Өнгөдүүлсэн тийм. Энэ миний угаасаа ингээд би энийг заавал ингэж гээрлээл ингэж авч явах нь одоо миний хүсэл сонирхол угаасаа биш байгаа байхгүй. Миний дотор угаасаа ингээд бид тэр ширлээ. За наа чи айгуу гоё тайлбар нь болчихж байгаа юм шүү дээ. Бол тэгэхээр магадгүй тэр чинь амар нэг том opportunity байгаа шүү дээ тухайн үед бол. Тэгээд тэнгууд чи тэрийг цаашаа ингээл аваад явсан бол
одоо өнөөдөр хэдэн мянган дагагчтай сошиал одоо нэг аккаунт байж болох гэдэг шүү дээ. Тэр яг нэг юм хүмүүсийн хайртай дүрээр ингээд авч явсаар би өнөөдөр хүрч чадхарахгүй юу. Одоо би ингээд яг тэрийг ажил таск маск гэсэн бол нэг юм хийцээ явж иж магадгүй. Тэнгүү тэр бол миний ингээд сонголт байгаад чи хийх юм уу хийхгүй мүү гэд орчингууд надаа би хиймээргүй миний энэ хүсэхгүй байна гэдэг байдлаар хандаа шууд орхиж чадж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь өөрөө яг л өөрөө тэгж бодож байгаа учраас гаднаа илэрхийлж яг л хийгээгүй л мэддэг тийм. Яг амар хай тэгэл ингээд байж байгаа л хийгээд байгаа юм биш. Мэдээч чи тэрийг хэрвээ хийгээ явсан бол харин жинхэнэ зарим нэг юмыг нуугаад чи гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар тэнцвэр үүсгэх шаардлагатай л болно шүү дээ ер нь бол. Тийм шүү дээ. Тэгэл би одоо нэг хөөрхөн муу хэсгүүд ингээд хүнд харуулаа маруулъя гэж бас бодохгүй л байна. Тийм ямар ч хүнд тийм бодол байхгүй шүү дээ. Тэгэл нэг юм гоё таалагдаад байгаа дүрэл ингээд үргэлжлүүл авч яваад харуулаад юм аа гэж бодох байсан баг. Тэнгүүд надад тэрийг харуулъя ч гэдэг хүсэл байхгүй. Муугаа харуулъя ч гэсэн хүсэл байхгүй ч юм уу те тийм л. Зүг. За одоо тэгээд хоёлаа гоё юу байна нөгөө манай подкаст чинь санхүү өгнө. Тэгээд санхүү өгнийх нь бас гол нэг юу нь болохоор хувийн санхүүтэй холбоотой бас нэг жоохон асуудлуудыг ярьдаг. Типүүдийг хуваалцдаг. Тэгэхээр тэр хэсэг рүү орё гэж бодож байна. Окей. За тэгэхээр яг мөнгөний тал дээр баримталдаг юм гол зарчим юу вэ? Одоо магадгүй олж байгаа орлогоос ингээл хүмүүст янз бүрийн аргачлал өгдөг шүү дээ. Ер нь мөнгөний тал дээр баримталж байгаа гол зарчим нь юу вэ? За би ер нь итгэж амар юу ядаггүй. Одоо бүртгэл хөтлөл явдаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ сард идэг болно. Тэдийгээ зарцуулна, тиймдээ зарцуулна. Үрснийг нь хадгална ингээд би нэг ч удаа тэгж тэмдэглэл хийдэггүй. Яагаад хийдэггүй вэ гэхэлэр би надад тэр нэг жоо ахаад нэг юм надад дарамтуулаад би ажил дээрээ бүр ингээд бүхэл бүтэн ингээд бизнес дээр ингээд баах юм бодол төлөвлөөр тэмдэглэл ингээд төлөвлөө явж байгаа болохоор хувийнхаа амьдралыг тийм байлгачлаа биний ажил шиг санагдаад надад нэг тийж гой санагддаг. Тэгээ тийм учраас би тэр зүйлийг ерөөсөө тэгж авч явдаггүй. Юуг боддог вэ гэхэлэр би жилийнхэн л угаасаа ингэж нэг өөртөө нэг юу гаргаж ирдэг. Энэ жилийнхээ орлогыг тэд дээр байлгах чансан. Тэ? За тэднийг байлгая. Тэхийн тул тийм хий. Зардлаа бий болвол одоо яг нөгөө зайлшгүй гарах зардлуудыг бол би юу гэж тавьдаг вэ гэхээр би энэ лимитээс л хэтрүүлэхгүй байчих. Тэр хүртэл чи фри. Тэг ингээд өөрөөр би хоол идэхдээ хизээж бодохгүйгээр иддэг байна. Бүр хаашаач орсон юу ч идсэн байсан би хоолн дээр санаа зовхгүйгээр иддэг байна. Тийм хөвчлөөтэйгээр өөрийгөө юу одоо санхүүгээ тэгж бүрдүүлнэ гэж боддог. Амьдрах орчноо би хамгийн тухтай байдлаар ерөнхийдөө өөртөө байлгахаас ингэж хичээдэг. Тэгээд тэр зүйлүүд дээр бол би ингээд заавал зайлшгүй зарцуулна гэдэг. Тэнгүүд миний нэг юм зайлшгүй зарцуулна. Өөртөө хязгаартахгүйгээр зарцуулна. Хада хязгаар нь гэдэг ингээд нэг юм дээд лимит нь л байгаа. Тэрэнд бол хүргэж болно. Тэрнээс нэг хэтрүүлэхгүй байхад ч юм тохгүй шүү. Хэтрүүлэх юм бол яг хөө тэрийг бод гэдэг юм руугаа өөрийгөө түлхэгчдэг. Тэгэхээр нөгөө зүгээр л юм лимитэд тавьчихдаг. Чи бол хоолыг идэх хааж идэж болно. Окей. Тэрийг бол гарга. За чи юуг тухтай байлгах өөрийгөө тухтай байлгах одоо ингээд нөгөө нэг гэр орныхаа зүйл дээр зарцуулах бол зарцуул. Тэр чинь бол окей. За тэгээд юуных нь бол бусад одоо ингээд найз нөхдөд social life ингээд гоё ингэж нөгөө carry on хийх юм дээр зарцуулах хэрэгтэй бол тэдийг бацталчих тэдийг зарцуулахад окей. Зарцуулахгүйсэн ч окей. Тэгтээ чи зарцуулах юм бол ихгүй чиний acceptable cost чинь шүү гэж ингээд дотор ингээд нөгөө юг өгчтэй лимитүүдээ өөртөө элементсууд өгчдөг гэсэн. Тэгэл би зүгээр л яг хөө тэднийгээ барьцдаг. Тэнгүүт би ингээс нэг юм амар олон юм одоо толгоогоо өвтгөл ингээл яана хитэрчлээ яана багтчлээ яана ингэчлээ энтер гэдэг бодол надад нэг хитөрөөд байдаггүй. Тэнгүүд нэг юм санхүү дутаадын даа эсвэл илүүдэд энэ дагаа илүү гаргачлаад юу ачлаад байна энэ гэдэг бодол төрдөг. Харин эсэргээрээ яг ингэж жагаад би хадгаламж руугаа хийн хадгаламжаа тэдээр өсгөн гэж бодож байгаа юм аа. Ер нь бол баг ингээд нөгөө нэг бодож байгаа нийт түнгээр бөмбөн ирчихсэн. Тэгчээд ахиж би одоо сар болгон хадгалах хэрэгтэй ингэх хэрэгтэй гэж ахиж жам хийхгүйгээр хадгаламжаа тэгээ үсгчихсэн. Нэг лам самдангүүдэр ингэ явчихдаг байхгүй шүү дээ. Тэнгүүд тэр нь надад ерөөсөн юм ахиж хэд их ерөөс өгдөггүй юу шиг ажил шиг тийм ерөөс өгөөд идэггүй. Миний санхүү бол ерөнхийдөө яг тийг явцдаг. Хадгаламжаа дээр өсгөн. За тэгээд ингээ нөгөө юу чин өөр хөрөнгө оруулалтын хэлбэрүүд чинь нэг юм хөвцөн дээр байна, юун дээр байна те. Би яах вэ одоо ингээ нөгөө найзуудынхаа хүрээлээс болоод ч юм уу ер нь бол би крипто болоод NFT амар сонирхдаг. Би үгүйсээ тэр community-д амар хайртайгаас. Тийм болохоор NFT болон крипто дээр би бас ингээ жоохон юутай хөрөнгө оруулалттай явдаг бай. Энэ дээр би ингээ interested. Тэр нь бол миний бүх зан төлөв хандлага өөрөө short term дээрээс явдаггүй. Нэг бол long, нэг бол mid level дээр. Ингээд нэг юм дунд хугацааныхаар эсвэл ингээд урт хугацааныхаар юу нэр хийгээд идэг зан төлөвийн хандлагатай. Түүнээс ингээд өдөр болгон дээр орлоо арилжаан дээр оролцоод арилжаанаас мөнгө хэмээн гэдэг сонирхол надад байхгүй. Тэг би тийм жоох өөрөө сонирхолгүй, хоббигүй, ур чадваргүй ч биш магадгүй тий. Тийм. Тэг ер нь бол тэрнээс зайлсхийцдэг. Тэгэхээр ингээд нөгөө бөөнд өнгөрөө аваачаал нэмэгдүүлээл яваа гэдэг тийм зорилготой. Огт нэмэгдүүлэхгүй болох юм бол бас энэ дээр өөртөө пэй нөгөөд тахгүй.
нэмэгдүүлэхгүй байлаа гэхэд үү? Тийм. Нэг хэсэг нь явж л байгаа шүү дээ. Би өдөр болгоо өөрийнхөө хамгийн бест хувилбараар амьдарч байгаа чадаагүй бол үнэхээр болоогүй л гэсэн үг гэж өөртөө акцепт хийчихдэг. Нөгөө энгийн юунуудтай тий зарчмуудтай одоо тэгвэл нөгөө хүмүүс чинь олон дансны арга марга энэ төр гэлт тий одоо за жишээлбэл жилдээ би тэдэн удаа аялждаг байхад би аялалтаа зориулаад зарцуулдаг байх энэ төр гэл тий тиймэрхүү аргачлалууд гэж байх уу? Тэргээл уушууд ингээд хүлээн зөвшөөрөд яачдаг гэсэн үг. Одоо анханаас ингэдэг жилд 2 удаа зугаал найзуудтайгаа уулзах ч юм уу эсвэл ингээд хуваараа явах ч юм уу тэрийг accept хий. Тэгээ тэр бол acceptable зардлуудын минь нэг байхгүй юу? Угаасаа тэрэндээ юу хатсан зориулсан. Тэгэнгүүт би чи тэрийг ингээд хоригдлуулна гэдэг тийм тусдаа тийм арга марга байхгүй л гэж байгаа юм шүү дээ тийм үү? Байхгүй. Би шууд хорлогоос тэрийг зарцуулаад байсан ч гэсэн нэг сар би тэрийгэ зарцуулчихад нөгөө талынхаа зардуудыг угаасаа би хэмжиж байгаа байхгүй. Тийм тэгэл тэнгуут тэрэн тийшээ ороод дараагийнх дээр буцаагаанд хөвгдөөл ингээл хоо авчдаг. Тэгэхээр ингээл тэр зардлаасаа тэддээсэн чинь сарлт хийх гарсангүй. Нэвчүүл нэмчлээ гэх юм. За тэгэхээр үндсэндээ бол айхтар нөгөө хувийн санхүү дээр бол баримтлалтыг тийм нэрвчилсэн арга гэж бол байхгүй. Том зураг арга жилийн ихэнд бол ерөөхдөө төлөвлөлөөд гэхдээ өөрийнхөө нөгөө нэг хүсэж байгаа гэдэг юм уу те тодорхой зарцуулалтуудыг бол хангаж чадах үс хэмжээнд л төлөвлөгөөгөө хийдгээл гэж болох юм шүү дээ. Тэгэхээр чиний хувьд өөрийгөө санхүүгийн эрхчлөлөнд хүрсэн гэж боддог уу? Үгүй бодохгүй байна. Хэрвээ тэгээ хүрсэн гэж бодох юм бол би ажил хийхгүй гэхгүйгээ явж иж магадгүй те одоо ажлын гээтэйгаа бодоход бол эрхчлөөнд бол хүрчээгүй байна. Нэмж бол угаасаа олох хэрэгтэй байна те. Тэгээ явжлаа. Зүг. За тэгвэл жишээлбэл одоо нөгөө нэг ингээл хүмүүс одоо хувийн санхүү дээр ингээл яавал нэг эвтэйхэн шиг одоо юу гэдгийг хуримтлал үүсгээл те дараагийнхан өөр хөрөнгө оруулалт руу ингээд орох уу энэ төр гэл айгүй олон л асуудал байгаа шүү дээ. Тэнгүү зарим тохиолдолд бол энийг нөгөө нэг ярихаар Монголын нөхцөлд бол бас зөндөө тийм хошигнолууд байд юм лээ одоо угаасаа санхүүнд хүрэхгүй бат чинь тэгээ санхүү байхгүй бат санхүүг удирдах тухай яриадах нь өөрөө яг тохиромжтой юм тэргээл хэлдэг байхгүй юу. Тэгэхээр яг хуу тэрэн дээр нэг юм хүмүүст өгөх тип гэх юм уу те магадгүй дөнгөж ингээд амьдралд хүл тавьж байгаа ч гэдэм үү те хүүхдүүд байгаа штэ. За эсвэл бол аль хэдийн аж амьдралаа ингээд бүрдүүлж гисэн ч гэсэндээ санхүү нэг л болж өгдөггүй яваал гэдэг юм юу байдаг штэ те. Хүмүүсийн кейсүүд бас зөндөө. Тэгээ тэн дээр одоо ингээд яг нэг эхлээд ямар ч гэсэн ер нь нэг ийм юм дээр одоо бол чиний төлөвлөгөө бол одоогийн карьерийн түвшин гэдэг юм уу олж байгаа орлого магадгүй ингээд өөрийн хааж байгаа майндсет гэдгээрээ ингээд чиний хувьд бол энэ зохион байгуулалт болоод одоо таарж байгаа хгүй юу. Гэтэл бусад хүмүүсийн хувьд ингээд хандаад хэлэх юм бол юу байх вэ гэдэг байхгүй юу? Хүчтэй олж байгаа л зарцуулна шүү дээ. Тий. Олж байгаа л зарцуулж байгаа учраас тэнцээ чинь бүр хүн болгонд санхүү угаасаа байгаад байгаа байхгүй тий. Тэгээ олж байгаагаа зарцуулаад илүү зарцуулж байгаа бол нэг бол үр тавьж аавна нэг бол булгай ажил болно. Тий. Тэгэнгүүт хүн болгон ер нь бол булгай ирэхгүй байх, худлаа ирэхгүй байх гэдэг тийм нэг юм ерөнхий одоо хүний үе ёсны ийм зарчим байдаг юм байгаа баг. Тэгэхээр хоёр дахь сонголт нэг бол нэмж болно, үгүй бол хэд зартлаа хийн тэрний гэж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс угаасаа ийм зүйлийг бодож байгаа. Зүгээр ингээд нөгөө нэг хэлж байгаа хэлбэр нь ямар нэгэн онолд хязгаарлуулаад ингээд нэг юм арга аргачлал болгож нэрлээд байгаа юм уу үгүй юу гэдгийг л хаадаг. Одоо миний аргачлал бол бас нэг төрлийн аргачлал байхгүй юу? Би нэр өгчүүл бас өгөөл ингээд нэг юм сүртэй ярил ярьж байгаа байхгүй юу? Гэтэ би тэрийг амар ингийн ярьж байгаа зүйл нь болохоор өөртөө пен бүгээр байх хэрэгтэй гэдэг нэг хид хидэн юм нөгөө ерөнхий зарчмууд нь байгаа. Би тэг хэдийг юундээ зарцуулахдаа би хизээж харамсахгүй байхгүй. Миний лайф quality-г одоо ингээд нэг амьдралын чанарыг доошлуулахгүй би тэнд happy байх вэ гэдэг дээр ингээд ерөнхийдөө төлөвлөж байгаа. Тэр нөгөө нэг хүмүүс илүү зарцуулмаар байгаа бол илүү олох хэвээр угаасаа тэгээд чадахгүй байвал хүн чаддаг байж байхдаа олохгүй байна гэж угаасаа байхгүй. Тэгэхээр чадвар нь л тэр юм шүү дээ угаасаа тэгвэл тухайн чадвартай тохируулж л одоо тэгэл зарцуулалтаа бас хийж амьдрын шүү дээ. Тэгэхээр чадвараа нэмэх хэрэгтэй гэсэн үг. Тийм угаасаа тэгэл нөгөө зарлаа нэммээр байгаа бол чадвараа нэмнэ, орлогоо нэмнэ тий. Тэгээд ямар ч зүйлээс хулгай яаж болохгүй, худлаа ярьж болохгүй. Тэгэхээр энэ арга гэж угаасаа байхгүй бол чи хоёр ажил хийн. Нэг бол илүү ихээр хөдөлмөрлөн. Аггүй л ур чадварыг ахиулаа богино цагт их бүтээмжтэйгээр ажиллана. Цалингаа өсгөнө. Нэг юм хитгэн ийм аргачлалууд байгаа тий. Тэгээ яг хуу тэгээ энэ чинь бүр 1000 төгрөг олсон ч бай, сая төгрөг олсон ч бай, 10 саяг олсон ч бай, менеж хийн. Угаасаа л менеж хийн. Тэрийг хийхгүй байна гэдэг угаасаа хин бүр нэг ч хүн менеж хийхгүйгээр амьдрах угаасаа боломжгүй.
дууслаа гэж бодлоо гэх юм бол маргаашийнхаа яах вэ? Амьдрахын тулд угаасаа нэг мөнгө хэрэгтэй болно. Тэнгүүд яаж болох вэ? Ууштэй, зээл тавина шүү дээ, үр тавина шүү дээ, тэгээ тэрийг буцаага яаж өгөх вэ? Тэгээ ингээд нөгөө энэ зүйлүүдийг хүмүүс бодохгүй л бодож харгачлал байгаа юу байгаа. Гэхдээ хүн 2 удаа хүнээс гуйчаад 3 дахь удаа гуйхасаа санаа зовх учраас яаж мөнгөө барагдуулах вэ? Эсвэл зардлаа хэмнэх вэ гэж бодно. Тэгээ үгүй бол бодлоо ярьж байгаа гэхээс өөр аргагүй гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэгэхээр ингээд нөгөө нэг тэнэгэл биш бол булгаагаа бодлоо ярьсан бол хаашаа явах нь угаасаа тодорхой буруу зам руу ороод ингээд ер нь бол ингээд төсөл нь угаасаа хаана байгаа нь бол тодорхой асуудал учраас их хүмүүс тэр замыг угаасаа сонгохгүй байхыг хичээж байгаа. Хэрвээ тэр замыг сонгохгүй байх гэх юм бол хөдөлмөрлөе босоод хөдөлмөрлөе гэдгээр угаасаа амьдрал нь өөрөө угаасаа энийг заагаад өчөж байгаа. Тэгээ энийг нэг амар сүртэй нэрлсэн л одоо ийм санхүүгийн удирдлага, хувийн санхүүгийн удирдлага гэл ингээд сүртэй нэрлээ сүртэй аргачлал болгоод хуваарлал. Тэгээ ингээд шийплээл ингээд тэрийг нэг юм онл болгоод ярилцаад ингээд яваад байгаа бол өчиг хүн бол угаасаа удирдах байгаа. Самхаа удирдах байгаа. А үр тавьж удирдах чинь үү, булгаа яаж удирдах чинь үү, хутлаа яаж удирдах чинь үү гэдэг чинь л өөрөөрийнх нь арга байгаа байх. Тэгээ үгүй бол хөдөлмөрлөгч нэг юм 3 сонголтоос нэг яваал хийж л байгаа. Удирдах явж байгаа. Тэгээд олохгүй гол зардлаа хэмнээ нь өөр яах вэ тий. Амьдралын чанараа бууруулна гэдэг л юу шүү дээ. Сонголт шүү дээ. Тэгээд хэрийг сонгож бол тэгэл тэгэл хүн болго хийж байгаа. Би тэрийг нэг зааж өгöd ах чир байхгүй байсан тий. Ааха. Тий. Тэгээд сүртэй яриг үлдээ сүртэй нэг болгоод нэрлэж мэрлээ. Болж ийн гэж юу? Окей. Тэгэхээр хувийн санхүүгийнхэн талаар баримт биш хувийн санхүүдэд өөртөө одоо бид нэг 10-аас оноогоор дүгнүүлээд байгаа байхгүй оролцож байгаа зочдоодаас. Тэгэхээр хувийн одоо санхүү гэдэг нь илүү юм сахилга баттай ч гэдэг юм уу талаасаа дүгнэх юм бол тэгэхээр өөрийгөө хэдэн оноогоор дүгнэж чадах вэ? 10-аас 10 шүү дээ. Би хамгийн бэстэрэл амьдарч штэ. Юу ярьж байгаа вэ чи одоо тий. Тий. За анх удаага 10-аас 10 гэж хэлсэн хүн боллоо. Бүх манай өмнөх оролцож байсан 10 зочны хувьд бүгдээрээ санхүүгийн ажил мэргэжилтэй хүмүүс байгаа. Тэгээд яг уу бас зарим нэг дугааруудыг сонирхоод сонсохгүй тий. Хамгийн бас багш шүү дээ. Төв хамгийн подкастын хамгийн төгсгөл дээр ярьж байгаа учраас хүмүүс ерөөсөө 10-аас 10 гэж үнэлсэн анхны кейс гарлаа. Ямар гоё бахархалтай юм бэ? Бид нар энэ подкастыг хийснийхаа үр дүнд санхүүгийн мэргэжилтэй хүмүүс ийм сахилгатай өөрийнхөө аз жаргалыг буюу одоо гэдэг happiness-ийг тий тулцах хэмжээнд өөрийнхөө санхүүг удирдах гэдэг. Энэ бол маш онцгой тэмдэглэвчтэй өдөр байна. Онцгой. Дүгнэх юм бол амар тийм simple гэх юм уу тий энгийн straight forward тэгээ өөрийнх нь тэмцээ хэлж байгаагаар гоё болгож ярих гэвэл гоё болгоод ярьчих болно тий гэхдээ нөгөө амьдралд хандж байгаа хандлага ч юм уу өөртөө баримталж байгаа ч юм уу тий нөгөө inner өвдийн өөрөө тийм айгуу тийм энгийн тодорхой байгаа учраас энэ бүх асуултуудад айгуу тийм энгийн байдлаар яг өөрийнхөө өнцгөөс хариулсан гэж бодож байна. Тэгээ мэдээж нөгөө нэг ухаад бодох юм бол одоо энэ болгоны цаана тий магадгүй ер нь бол санхүүгийн эрхчлөөнд хүрсэн үгүй л хүрсэн гэж хариулж болох үс кейс байгаа байхгүй юу? Зүгээр 3 дахь талаас харах юм бол яагаад тэгэхээр өөрөө өнөөдөр happy байх хэмжээнд санхүүгээ бүрдүүлсэн юм шүү дээ. Тэгэхээр тэр чинь нэг талаасаа ер нь бол санхүүгийн эрхчлөөнд хүрсэн гэсэн үг. Яг уу тодорхой мөнгөн дүнген дээр ярих юм бол бүрийг үйж болно л доо. Гэхдээ өнөөдрийн амьдралд жишээлбэл хүн одоо өөрийгөө хизээ хүртэл амьдрахаач мэдэхгүй шүү дээ ер нь бол. Тэгэхээр яг энэ өнөөдрийн нөхцөлд бол бас хүрсэн гэж дүгнэж хэрвээ тэр өнцгөөс хардаг бол бас дүгнэж болно ч юм уу тий. Тэгэхээр магадгүй энэ болгоны цаана нөгөө юу байгаах тодорхой нөгөө нэг арга аргачлалууд ер нь бол явж байгаа л гэсэн үг. Тэгээд тэрийгээ нөгөө нэг айгуу гоё fancy байдлаар мэдээж өөрөө харддаггүй ч юм уу тий. Тийм учраас яг л амар гоё өөрийнхөө энгийн тайлбарлаж байна тий. Тэгэхээр мэдээж сонсож байгаа хүмүүсийн хувьд бол яаж одоо тий ийм болох вэ гэдэг чинь бас дахиад нэг question байж болох байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо ингээд хүмүүс ингээд бодож байгаа манай ингээд подкастн дээр санхүүгийн мэргэжилтээр нэ SEO-гийн төвшөнд хүртэл ажилласан энэ одоо улирал те энэ улирал ингээд зочдуудаар явна. Тэгэхээр магадгүй миний хамгийн сонирхолч хүмүүсээ асуух гэсэн хүсэл юу байх вэ гэхээр те санхүүж яж байгаа хэрнээ бас өөрийгөө potential одоо удирдах төвшөнд ажиллах хэмжээний гэж харж байгаа ч юм уу тийм магадгүй одоо үгүй тийм хүсэл сонирхолтой хүмүүс байгалах л та. Тэгэхээр тийм хүмүүсийн хувьд яг ингээд shift хийхэд те шилжихэд дотроос нь яг ингээд юу байх хэвээр вэ те. Тэрийг юу гэж хэлэх вэ? Окей. Яг уу би нөгөө нэг хамгийн том өгөгдөл нь
одоо юуны бизнес удирдлагын одоо тийм хүнд байх хэрэгтэй ур чадваруудын хамгийн том өгөгдөл нь угаасаа мэрэгчлэрт нь та бүхэнд угаасаа олгогдсон байгаа шүү гэдэг хэлмээр байна. Тэгэхээр хин бизнесийг хамгийн одоо ийм найдвартай юутэйгээр удирдах бай тий manageable байдлаар тий sustainable байдлаар удирдах бай гэвэл баг санхүүч хүмүүс хамгийн сайн байж магадгүй. Юун дээр харин ингээ нөгөө shift хийж юу дутагдаад байгаа гэх юм бол яг үнийг хэлээд энэ хүмүүс бүгдээрээ нэг юм жоохон юу яг нэг юм туртай бүстэй удаан байцсан хүмүүс байгаад байдаг. Бүсэл өрхөж чаддгүй. Ер нь бол тухтай бүсээс гарч чаддгүй, риск авах дурггүй. Мэргэжлийн онцлог байхгүй угаасаа тий. Мэргэжлийн дандаа үргэлжил дандаа нэг юуг нэрслийг нь бодоорой энэ төр гэл тий. Өөрчилж хараарай энэ төр гэл нэг байнга тийм юм зөвлөдөг учраас тэрнээсээ болоод нөгөө риск take одоо ингээд нэг юм авах тал дээрээ ер нь жоохон юутэй байдаг, хойрог байдаг, дургуйч байдаг тий. Тэгэхээр мэргэжлийн онцлогоос хамаарат өгдөг тэр нэг юм нь бол ийм зориг бас багтай. Эрсдэл нэг юм хай чаленж сик хийхдээ жоохон юм сул дөрөө байж магадлал өндөртэй хаад байдаг байхгүй. Тийм зүйл байхгүй байгаа бол тэрийгээ жоохон хөглөх юмнуудыг хэл хийсэн зүгээр. Тэ бизнес удирдлага хүн дээр ингээ одоо би харж байгаад зарим нэгэн тохиолдолд сохор тэнэг зөрөг авиух хэрэгтэй байгаад байдаг. Тэгээ тэгвэл бол угаасаа энэ креатив салбар дээр ажиллаж ийж ямар ч зөрөггүй эсвэл ингээ зөрөг гаргаж чаддгүй эрсдэл бодоод ингээд нэг юм хүрээлэл ингээд хэлж чаддгүй тэгж одоо нэг юм том зургаар харж марж чадахгүй байцхлаэр байгаа яг тэр тухайн бүс дээрээ нэг юм 2 өрөө байрны дотор л ингээд гүүгээд авах уу те 20 давхар байшин дотор гүүх гэдэг чинь ингээд бидний яг юу болчиход байгаа байхгүй харах өнцгөөс тэр нэг юм чаленж ингээд давж дуулж чаддаг ч юм уу тийм нэг зориг байх интерес аягүй хамааралтай болчиход байгаа байхгүй хүн болгоны нэг тэгж нэг 20 давхар дотор ингээл гүлдээдэй гэж бас бодгоо ш биений потенциал ерөөс нэг давхартал хангалттай ч юм уу те энэ өрөөнд хангалттай гэж бодоод байж магадгүй. Тэгээ уг нь бол танд удирдлагын түвшинд шилжээд ингээд шивт хийгээд ажиллахад бол хамгийн том хөгжил уг нь бол та бүхэнд байгаа тэр ур чадвар хамгийн чухал байдаг. Тэгээд тэрэн дээр ахаад этап хийгээд ингээд нэмээд тавыг юу хүмүүс өнгөлөөд гоё хийчихээ тэгээд угаасаа шивт хийх тодорхой гэж бодох юм бол жоохон чаленжийг даваад гарчдаг дэм зөрөгтэй байх хэрэгтэй л гэж хэлээ. Тийм. За тий яа харахгүй гоё хэлүүлмээр сонсомоор байсан үг лээ. За тэгээд ер нь бол одоо ингээд подкаста дуусгая гэж бодож байна. Одоо тэр яг энэ санхүүгийн салбараас одоо ажлынхаа гараа эхлээд за тэгээд бид нар өнөөдрийнхний подкастанд болохоор яг нөгөө нэг official одоо авч явж байгаа Ori студигийн SEO гэдэг талаас нь ер нь бол бүх яриагаа өрнүүлээд ингээд явчихсан. Гэхдээ түүний цаана бол дахиад өөрийнх нь яг passionate хийж байгаа project OneFit гэдэг те эрүүл мэндийн health application гэх юм уу те өөр бас бизнесийн модель байгаа. Тэгээ тэрийг бас өөрөө яг run хийгээд operation run хийгээд аваад явдаг буюу SEO төвшөнд болон нөгөө хөрөнгө оруулагчийн төвшөнд те явж байгаа бас тийм туршлага бас experience байгаа энэ үний үед тэгэхээр ер нь бол хоёр компани SEO-гийн ажлыг болвол зэрэг хийгээд аваа явж байгаа гэх юм уу те тэгэхээр яг энэ тэгээд бас л ялгаагүй одоо нэг нь бүтээл салбар нөгөөт нь болохоор тех те технологи суурилсан бизнес байгаа даа шүү дээ тэгэхээр ийм нөгөө шин тутам хөгжиж байгаа энэ салбарт бүсг удирдлага дээр одоо хүрсэн те яг ийм сонирхолтой ажлынхаа замнал карьерийн түүхийг бид нэр ер нь бол өнөөдөр сонсогч нартай хуваалцсан маш сонирхолтой байсан байх гэж бодож байна. Тэгээ магадгүй дараад нь тий өөр боломж байх юм бол OneFit-ийн талаар ч гэсэндээ бас илүү нөгөө нэг сонирхож асуумаар байлаа. Гэхдээ жоохон подкаст маань өрт болоод байгаа учраас тэгж байна. Тийм тэгж байгаа учраас өнөөдөр ямарчсан ингээд энэ хүрээд подкаста дуусгая гэж бодож байна. Тэгэхээр дахиад нөгөө нэг хэлэхэд амралтын өдөр бас тий подкаст маань хүрэлцэж ирээд маш гоё нээлттэй өөрийнхөө түүхийг тий хуваалцсан Батоён өвдийн найздаа маш их баярлалаа. Тэгээд мэдээж зочноороо дамжуулаад сонсогч та нартай бол аль болох санхүү хийх хичээгээд байгаа штэ тий. Тэгэхээр мэдээж сонсож байгаа хүн болгон гоё өөрөөсийнхөө хүлээж авах өнцгөөсөө тий хэрэгтэй бүхнээ энэ подкастаар дамжуулаад ер нь бол өөртөө ямар нэгэн зүйлийг наагаад аваасаа л гэдэг ийм зорилгоор бол энэ подкастыг эхлүүлсэн. Тэгэхээр маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр дараагийн дугаар хүртэл эргэн уулзтлаа баяртай. Нэрээ нэмээд хэлэхэд яг нөгөө нэг SEO гэдэг айгүй удирдлага төвчний одоо юу гэдэг ажил эрхэлж байгаа тийм ийм түүх замналыг хуваалцаж байгаа ийм нөгөө нэг дугаар болж байгаа учраас магадгүй одоо юу гэдгийг түрүүний яг өөрийнх нь хэлснээр тийм ийм сонирхол байгаа өөртөө
потенциал байгаа гэж харж байгаа санхүүгийн мэрэгчлээ хин нэгэнтэй заавал санхүүгийн мэрэгчлэн байх албагүй энэ подкастыг сонсож байгаа ямар нэгэн хүн байгаа тий. Тэгэхээр тийм болвол яг нөгөө нэг тухтай процессээ гараад өөрийгөө өөр юм чаленжлаад тий. Тэгэхээр саяны өвдгийн жишээн дээр бол маш гоё тэр нөгөө нэг аялын туршлага байна тий. Ажлаасаа өмнөх ажлаасаа брейк авсан аялын туршлага болон тэр apprentice show гэдэг энэ хоёр юм бол яг тэр дараагийн өөр салбар одоо ажлын level up хийх гэдэг энэ хоёр зүйл рүү бол өөрийг нь одоо нэгсэндээ чам би үнээр чадах юм байна гэдэг тийм урам зориг өгсөн бас өөрийнх нь ингээд илүү гоё confidence өөртөө итгэх байдлыг ингээд нэмэгдүүлсэн тийм кейсүүд шууд болсон байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй яг хин нэгний хувьд зүгээр зөрөгтэй хүсэл мөрөөдөл гэдэг юм уу те өөр төвшөнд ингээд гармаар байгаа гэдэг тийм өөрийгөө одоо би бэлэн болцсон юмс шүү гэж бодож явах юм бол яг тийм зөрөгтэй ямар нэгэн алхмыг хийхгүй л талбал хизээч тэр өөрийнхөө одоогийн байгаа цэгээс гарахгүй байх гэж бодож байна л та. Тэгэхээр яг тэрэн дээр бас нэг сонсож байгаа хүмүүсийн хувьд бол хэрвээ өөрийгөө үнээр бэлэн болсон, туршлага хөрөмтлүүлсэн тий сориод үзье гэж бодож байгаа бол тэр алхмыг болвол хийгээсэй гэж хүсэж байна. Тийм гэхдээ хүн ер нь бэлэн болно гэж баг байхгүй хаа. Зүгээр л тухайн нөхцлөөс гаргаад өөр нөхцөл дээр аваачаа тавих хэрэгтэй. Зүгээр усаагаа болоод ингээд нөгөө нэг шууд усуу сэлгээд бас зарим тохиолдолд зүгээр шууд аваачаа түлхчих хэрэгтэй юм шиг санагдаад өөрийгөө хүн даваа гараад ирдэг, угаасаа сэлээ гараад ирдэг. Тийм живж хүчтэй гэж бодож байгаа. Гэтэ үгүй та хэдэд бүр тэ сэлээд гараад туулаад дуусгах амар том хичгүүч потенциал угаасаа байгаа. Тэгээд өөрийгөө үргэлж доогуураас хүмүүс мэлдэг. Ялангуяа эмэгтэйчүүд. Тийм тий. Тэгэхээр тэр зүйлүүдийг хүн бэлэн болохоо хүлээгээл ингээл тэр яг мессеж мэдрэмж нь хүн доорж ирнэ гэж хүлээвэл хизээж ирэхгүй байх. Угаасаа хорвоо дээр тэгж боддог хүн байхгүй байгаа. Тэгэхээр тэр цагийг тэр нэг юм таймингийг хүлээж битээ хугацаагаа алдаарай. Зүгээр зарим зүйлүүд дээр бол өөрийгөө зүгээр яг тухайн нөхцөлөөс гаргаад өөр нөхцөл дээр авч тавиад үзээрэй л гэж хүсэж байгаа бол. Яг зөв. Маш гоё point байна. За энэ үгээр энэ подкастаа дуусгая гэж бодож байна. За тэгэхээр дараагийн дугаар хүртэл эргүүлцлээ. Баярлалаа. Баяртай. За баярлалаа. Баяртай намайг урьж оролцуулсан.